момент самонд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Үнэхээр сайдад энийг ч нэр өгшөхгүй. Төрдөө ордуулмаар гэнэ. Төшөв рүү ордуулмаар болсоо байдаг ш. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. Зарим дэргийн үзэгчтэй энэ твитлээс таамт байгаа та бүхэндээ баярлалаа. Сар шинийн энэ баярын өдрүүдэд бид бүхэн студид зочдыг урьж за ер нь энэ бидний мөрөөдлийн үеийн бид нар ер нь хаашаа чиглэх ёстой, ямар зорилготой байна, энэ цаг үед ер нь бид хаана байна гэдэг зүйлийг бас асууж зарим зүйлүүд дээр энэ соёл, энэ Монгол онцлог гэдэг зүйлүүдийг тодруулж ярилцахаар зочдтой ярилцж байна. Сайхан үйлжж байна уу да? Сайхан үйлжээ, сайхан аварч байна уу? Сайхан үйлжээд онд сайхан орлоо. За. Цагаан сар гараад сайхан жил болох нь шүү дээ. Сайхан үйлчлээ, сайхан аварч байна. Та бүгд мань сар шиндээ сайхан шилцгааж байна уу? Лагын тамир төрөлхтөнд хамт хүнсний манлай үйлдвэр хүнс групп, хүнс комплекс хамтарч ажиллаж байгааг дурдах таатай байна. За мөн хурдан бас хэлбэр агс татгал хамтарч ажиллаж байгааг дурдах таатай байна. Ер нь таныхаар за энэ Монгол хүн гэдгийг та ер нь юу гэж тодорхойлж харж байгаа вэ? Монгол хүн гэдэг ингээд энэ Төв Азийн жижинд амьдарч байгаа энэ хүн юугээрээ илүү юм эсвэл биднэрт ямар онцлог байгаа юм? За юуны төрөнд та одоо Монгол хүний давуу чанар юу вэ гэдэг. Тийм давуу чанар бол их байна гэж би боддог. Хэд хэдэн зүйлтэй бол холбож ухаарч ирэх зүйл бодохыг хичээдэг. Хамгийн чухал хүчин зүйл бол энэ манай газар зүйн байршил. Монгол хүнтэй бол шууд Монгол хүний одоо тэр чадамжтай бол шууд холбоотой. Тэгэхээр альва үндэстэн өөрсдийнхөө соёл дамжиж байгаа тэр ондоош гэдэг маш олон зүйлүүд давхар авч хөгжижсэн. Монгол хүн болгож, Монгол эр хүн болгож хүмүүжүүлэх хамгийн том соёл бол Монгол үндэсний бүх дотор байгаа. Бүх хүний бие балдар болон сэтгэл зүй бүх хүн гэж яг ямар хүнийг хэлээд байгаа. Монгол бүх хүн гэдгийн цаана Монгол эр хүн гэж яригдана. Монгол эр хүн гэж өнөөдөр яг ямар тодорхойлт байна? Монгол эр хүнийг аваад ир гэдэг юм уу? Монгол эр хүн гэж яг ямар эр хүн байх ёстой гэдэг тодорхойлтыг өнөөдөр Монголд бас бараг л байхгүй. 20 дугаар зууны үед одоо тэрийн хэлцүүгээр нөгөө бичгтэйг хуулийнхаа талаар гэдэг юм уу? Монгол эр хүн, сайхан эр хүн гэдэг хүнийг одоо годгүй, гундуугүй, хээгүй нэг тийм сэтгэл зүйн талаас нь дүгндэг байсан бол тэр өгнүүд нь өнөөдөр бол ингээд нэг тийм хоцрогцсон өгнөдөр болоод тэр хүнийг бас хэргэлдэг. Энэ Азийн цэжинд одоо мянган жилийн турш одоо нэг одоо хамтдаа бөөндөө бид нар байгаад хүнээс бусад улсуудаас ялгагдах зан заншил, сэтгэлгээ, анатомийн ялгаанууд бол бидэнд одоо би байлгүй явах вэ л гэж хэлнэ. Монгол хүн өвөл тосон цэнгэлд 50 хасах. 100 хам богдод 50 Нэмэх 100 шүү дээ. Тийм байгаас 100. Өдөр шөнийн хорондох температурын харилцаа бол үндсэндээ бараг 20 градус. Шөнө нь өдрийнхээс 20 градусаар хэлбэлж чаддаг. Ийм газар нутаг дээр байгаа мянган жил болсон ийм үндэстэн байхгүй юу? Тэгэхээр энэ 100 градуст Цельсийн нэмэх хасах 100 градуст боддог, ажилдаг, хөдөлдөг, иддэг, уудаг, амьдардаг ийм амтан байхгүй юу? Дасан зохицох чадвар маш өндөртэй гэсэн үг. Тийм. Тэгэхээр жишээлбэл юу гэдэг чинь байгаль өөрөө тэр хүнээ төгөлдржүүлнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл байгальтайгаа дасан зохицож байж, төгөлдөр болж байж мянган жил үр удмаа үлдээж чадна шүү дээ. Тэг бүгдээрээ бүх болохгүй жигсэн тэр бүх сэтгэлтэй хүүхдүүдийг ир хүмүүсийг бэлддэг арга ухаан нь Монгол үндэсний бүх дотор маш ихээр байсан юм байна. Жишээлбэл юу гэдэг чинь саяхан одоо амар төвшингээд одоо дэлхийн дуучин гээд хурч ирээд явлаа. Тэрний хоолой италичууд юу гэж ярьж байгаа гэхээр ерөөсөн
яг тийм төрлийн хоолой италичуудын дээшээ доош гарах багтаамжнаас хамаагүй өндөр байна гэдэг байгаа байхгүй юу? Өргөн байна. Тэгээ бас юу гэж ярьж байгаа гэхээр энэ амар түвшингийн Италиар дуулж байгаа. Италичуудын Итали хэлээр дуулж аялдаг аялганаас илүү цэвэрхэн ойлгомжтой байна. Тэгэхээр амар түвшингээс Италичууд одоо сурах шаардлагатай байна. Одоо Итали хэлээр дуулах аялгаа гэж байна гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр эн чинь цаана Ариунбаатарч гэж бий үстэй тийм ээ. Цаана Бадралч гэж бий үстэй. Цаана одоо Давагдорч гэдэг ингээд дэлхийгээр ингээд том дууч тараад бүр үлгэр болоод яваад шүү дээ. Тэгэхээр энэ бол тэр Ариунбаатарын аав ээжтэй холбоотойгоос гадна өнөөх тэнгэр заяат газрын онцлог. Өөрөөр хэлбэл тэр хүний Монгол хүний хоолойд тийм чадамжийг энэ оршихуйн энэ орчин өгч ирсэн. Тэгэхээр монголчууд хэрвээ зөвхөн би дуу яриад байна тийм ээ. Зөвхөн энэ дуугаар монголчууд ингээд явхад бол дэлхийг ерөөсөө хөтлөнө л гэсэн үг. Тэгэхээр бусад салбарт мөн ялгаалга. Одоо сүүлийн үед одоо физикал ээжээгээд одоо тэмцээн гарснаас хойш манай орхон баяраар дамжуулаад манай үндснийхээ бүхийг ойлгодог иргэдийн тоо маш ихтсэн байна. Монгол дотроо төдөөгүй гадны одоо зүүн Аз хойр би одоо энэ үйл жоох явуулсан. Монгол хүнийг хараад одоо хүч чадлын тэр тусмаа бүх хүнийг ойлгох одоо таньж мэдж байгаа маш олон зүйлүүд анзаарчихлаа. Тийм учраас ийм өндөр чадвартай гэдгээ бид нар одоо ухаармаар байгаа юм л та. Онцлогтой монгол хүн байхад шашин аль ч хамаагүй шашин ер нь нөлөөлж чаддаг юм. Шашин ер нь яаж нөлөөлөх? Монгол хүнд Бүх улсуудын өөрийн өвөрмөц онцлогт бол шашин бүрэлдэхүүн дотор орсон байдаг л та. Орсууд жишээлбэл үнэ алдартна л гэж байна шүү дээ. Орсон байхад заавал үнэ алдартан байх ёсгүй. Гэхдээ албатай биш. Гэхдээ орсон гэхэд үнэ алдартан гэдэг холц ер нь зөн хүмүүст нь л байж ах жишээ. Энэ хүн гэдэг хиндүү шишин байж л байгаа жишээ. Англи хүн гэхэд Church of England гэдгийнх нь юм бас байж л байх жишээ. тийм учраас нөлөөлж юм. Жишээлбэл та одоо хар хорин очиод үзэх юм бол хар хоринд маш том буддийн дуган туурийг нь малтаад гараад ирсэн байгаа 800 жилийн түүх. 9 давхар байшин шүгэн дээр тэрийг малтсан эрдэмтэд их Монголын тэр улсын мөргөлийн гол дуган байж гэж тодорхойлсон байгаа. Өөр ямарч тийм том өөр шашны цогцлбор олдог байна. Тэгээ тэрний урт талд байсан бичиг нөгөө яс мэлхийн дээрх бичиг нь гараад ирсэн. Энэ бол Өгөөдөө хаан гэхлээр Мөнх хаан би гүйцээлээ гэдэг. Монголын далайн их хадууд байгаа. Энэгээр зогсохгүй. Болгоны Магдаас хүүс толгойн бичээс бичиг. Тэр бичиг 1960-аад оны үед илрүүлсэн бол уншиж чадаагүй байсан. Одоо олсон боловч уншиж чадаагүй байсан. Та саяхнаас энийг уншиж чадлаа. Энэ бол Брахми бичиг. Энэ итгэээс гаралтай Монгол Брахми бичиг. Өөрөлдвөл 1400 жилийн өмнө 601 он орчимд 1400 жилийн өмнө Монгол хэлтнүүд энэ нутаг дээр оршин сууж ижээ гэдгийг ганц том нотлогоо нь болж байгаа. Та саяхан мөн энэ Булган аймгийн Сэлэнг сумын Инг толгоон сангийн аж ахуй гэдэг Инг толгой гэдэг. Тэр Инг толгоонд ороос Бурхны ишний сум том дуган нолтлоо. Том бурхан багш алтлаа. Энэ нь 1600 жилийн өмнө гэж яригдж байна. 1600 дуган өөрөлдвөл хурал хураад тэнд бурхны шин түгэн дэлгэрчээсэн. Тэний соёл бий болсон, шүтэн биширдэг хүмүүс нь бий болсон. Хизээний сүсамнуудтай, хисээний лам нартай байсан. Энэ чинь асар их хугацаа байхгүй. 1600 жил. Хамгийн чухал нь энэ болохоор Жужаан буюу нэрүүн омогтой холбоотой. Нэрүүн гэдэг нь яг бидний шууд үг байхгүй. Нэрүүн гэдэг нь. Тэгэхээр энийг яагаад яриад байна вэ гэхээр энэ монголчууд бидний бусдаас ялгагдах өөр хоорондоо ижилсэх тийм ээ бидэрт хөвшиж суусан нэг зүйл бол гарцаагүй
бурхны шин, Монголын бурхны шин мөн багам л да. Бид бол харьцангуй азтай улс үндэстэн. Биднэрт дотроо хагаралтаад булаацалтаад байх юм алга байна. Иргэний дан гэдэг шиг зүйл алга байна. Үндэс, угсаа, өв соёл бүгд нэг байна. Газар нутаг нэг байна. Гэтэл салбар дээр жишээлбэл ив нэгдлийн тухай ярихаар бид нар жоохон юм бодох ёстой шаардлага үүсэт. Бүгийн салбар дээрч байна. Улс төр дээр байна. Ер нь бүгд бизнес гэдэг. Ер нь ив нэгдэл гэдэг зүйл өнөөдөр манай Монголд байна уу? Та ер нь юу гэж харж байна? Өнөөдрийн бид хэдий бүгдийн амьдарч байгаа нийгэм олон жилийн хугацаанд яг баг миний ухаанд орсон цагаас ахгуулаад талцлын хэлбэрт явсараад ирж байгаа. Тэгэхээр энэ нэг улс төрийн намуудын хүчний бас бодлогууд их байдаг байх. Хүмүүс бүхэнд байна. Бүхэнд байна. Энэ бол Монгол хүн гэдэгтэй шууд холбоотой зүйл бол биш. Энэ бол ахуй амьдрал болж өгөхгүй байгаатай холбоотой. Ахуй амьдрал бол ахуй амьдрал өөрийнхөө зорьсон хүсснийг хийж бүтээгээд явж байгаа газар бол ийм бухимдал бол үндсэндээ байхгүй байна. Тэгэхээр бид нар юуны төрөнд ахуй амьдралаа сайжруулахад энэ засаг төрөнч гэдэг юм уу бид нар өөрсдөө одоо их хичээ зүтгэмээр байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ үндсэн суур шалтгаануудыг бид нь хайрж олж энийг засч эхлэхгүй бол өнөөдөр Монголын нэг суманд дахиад очихоор 2000 хүнтэй хүн амтаа сум байлаа гэхэд тэр сумыг 2 нам 1000-аар нь хуугаа авцсан. Тэр сумын дотор тэр одоо сумын иргэд биш 2 намын иргэд амьдардаг. Тийм жишээтэй бий болсон. Дэлгүүрээ хүртэл хуваагаад авцсан ах トゥ найз нөхдөөрөө хүртэл хуваагдсан. Наадтай чинь би уулзахгүй наачаа тэр намыг. Тэр намын хүн би одоо тосуулахгүй ч гэдэг юм. Ийм одоо тогтолцоороо бид ингээд олон жилийн хугацаанд яваад орцсон байна. Тэгэхээр би энэ ив нэгдлийн асуудлуудыг л бидэнд төрүүлж бий болгож Монгол хүний үндсэн үнэлэмж одоо үндсүүлүүдийг бас тодорхойлж бий болгохгүй бол манай нийгэмд өнөөдөр тийм Монгол үндэстний баатар хүн байхгүй байна. Даган дуурайгч хүн алга байна. Би өнөөдөр эрэгтэй хүүхдээ яг хэн шиг хүн болохыг мэдэхгүй жишээ нь. Эмэгтэй хүүхдээ яг хинтэй адилхан хүн болох. Тэр загварчлагаанууд бидэнд өнөөдөр үнэхээр дутагдж байна. Тэгээ миний зөв боддог болж хэтэрхий улс төрж гэдэг юм тэр үднээсээ биш. Зөв адгийн энэ сумын улс төрүүдийг байхгүй болгох гэсэн гэж миний хувийн бодол байдаг. Суман дээр арчилсан намын байр байдгүй, ардын намын байр байдгүй. Маш цөөхөн боловсон хүчин суманд ажилладаг. Тэр болгоныг 2 намдаа хуваачдаг, улс төр бол тоглодог. 4 жилийн циклд. Эндээс очиж байгаа тэндээс тойргоос гарч байгаа гişүүд гарах байгаа гişүүд тэр хүмүүсийг очиод талцуулдаг хуваадаг санал авахын тулд. Яг хувь хүн талаасаа бол ер нь жоохон тийм хүн жоохон төвчээртэй байж сурмаар байна. Энийг бол хүн болгонд би өнөөдөр хэлэх ёстой. Яг ба таны юу тэтгэвэр бага байж болно. Таны авдаг цалин бага байж болно. Таны өөр хүүхдүүдээс чинь ажилгүй хүмүүс энэ төр байж болно. Зүгээр та бусдад илэрхийлж байгаа өөрийнхөө бие хэлнийхээ хандлага дээр жаахан ч гэсэн төвчээртэй л байгаад байх юм бол бид нар ахаад байж чадна. Жишээл би шашны хүн болохоор жишээн дээр хэлэхэд христийн шинтэй хүн байж болно шүү дээ. Би бурхны шинд итгэж үнэмсэн лугай адил тэр хүн христийн шинд итгэж үнэмж болно шүү дээ. Христийн шин сайн олон чанар бас байгашгүй. Би тэрийг яагаад үгүй тэр нүдэн дээр хилцүүл шүү дээ, тийм ээ. Гэхдээ алдаа дутагдал байгаа байх. Магадгүй би тэрийг нэрж болно. Гэтэ түүнийг шүтэж байгаа гэдгээр нь үзэн ядах юм үл дэвсэрлэх байдал гэдэг маань л энэ улс орныг асар их дороотуулах хамгийн тогтворгүй байдал руу шилжүүлэх боломжтой зүйлтэй магадгүй нэг хэлгээд энэ дээр яг Монголын төлөө хүн болвол энийг л хамгийн их түрүүнд бид нэр суулгах хэрэгтэй. Монголыг тогтворгүй байгаасаа гэсэн хүн л байх юм бол бид нэр үзэл бодлоор нь ялгуурлах, үл дэвсэрлэх тал руу илүү түлхүү явах байх. Монгол улс 100 жилээр хийж байгаа сумууд өнөөдөр шил дараалал бүгдээрээ хийж. 100 жил болж байгаа аймагуд байна.
Бид нэг суурин болоод нэг сум болоод нэг аймаг болоод хамт амьдэрсэн хэрнээ яг 100 жилийн дотор яг нийлж хамар ашаа болоод нэг сум болоод буусан айлууд яг нийлээ юу хийсэн бэ гэдээ өөрсдөөсөө асуухад өнөөдөр үнэхээр 100 жил хийгээд очиж байгаа сумууд үнэхээр харамсалтай. Гудмаараа бид нь гудамныхаа үзүүрт хамтдаа юм яриа суудаг сандлаач хүртэл хийчихэв. Нэгдээд нийлээ. Тэгэхээр бидний нийгэм гэж юу юм? Нэгдэж нийлж хамтдаа нэг зорилгын төлөө хамтдаа амьдрах гэж юу юм? Энэ ойлголтуудыг бид бас сайн авч чадаагүй юм болов уу? Зөвхөн гэрийнхаа доторхыг л гоё байлгахдаг. Гудмаа гоё байлгахын төлөө хинч боддгоо. Зүгээр нэг зүйлийг бол би одоо монгол хүн болгон бодмоор байгаа. Хэлчихмээр санагдаад байна. Би хэрвээ нэвтрүүлэгт орж байгаа бол би хамгийн ихэнд тэнгэр заяат бол улиралтай холбоотой энэ давуу чадвартай гэж ингэж хэлсэн. Энэ давуу чадварыг бид нар мэдхээсээ гадна бусад үндэстнүүд монголчуудын энэ давуу чанарыг мэдж байгаа. Бас мэдж байгаа. Хятадууд ч мэдж байгаа, Оросууд, Гүмлэовгоо энэ төр бүр мэдчихсэн. Гүмлэовгоо одоо түүхийн ном биш үү Монголын. Мэдж Хятадууд ч хүлээн зөвшөөрөх хандлага бий. Жуков жанжинч халах голын байлдаанд Монгол цэргүүдийн тухай дүгнжсэн дүгнэлт ингээд бүгд гадныхан мэдж байгаа. Тийм учраас монголчууд 13 дугаар зуунд цөөхөн байсан. Одоо цөөхөн. Монголчуудын оюун санааны энэ эв нэгдлийг хүчтэй байлгах юм бол асар их эрсдэлтэй гэдгийг мэдж байгаа. Тийм учраас бид нар зөвхөн хоорондоо ингээд хэрүүл маргаан хийгээд байгаа ш. Бид нарыг ийм байлгах хүч гаднаас байгаа гэж би харддаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл ерөөсөн монголчууд яг оюун санааны хувьд бие нэг хүндлэх хөнгүү болох гэж байгаа байхгүй юу? Яг тийм байна. Өнөөдөр яг юм байна. Хүндлэх хүн байхгүй. Магадгүй энэ жишээлбэл богдын тухай ярьж болно. Тэ 10 дугаар баг. Зарим хүмүүс нэг еврей хүнийг л ертөнцийн эзний хүү гэд бурхан гэсэн үг шүү дээ, тийм үү? Шүтээд болно. Нэг солонгос хүнийг шүтээд идэг болно. Нэг хятад Вьетнам гаралтай хүнийг шүтээд идэг болно. Бид тэр Монгол нэг хүнийг бүр бурхан тэнгэр гэж байгаа ч хэрэг биш л дээ. Ментрийн багш гэж шүтээд байгаа. Ингэх хэрэг байгаа өстэй бид. Тэгэхээр яг л 30 онд болж исэн шиг юм ил үсээд байна л да. Шүтэх бишрэхийг минь битгий доромжлооч. Ингэж доромжлно гэдэг маань харин ч маш тогтворгүй муухай зүйл рүү явах гэдэг. Тэг бүхий л тал дээр, шашны тал дээр ч тэр, улс төрийн хувьд ч тэр нэг хүн арчилсан нам дуртай байж бол, нэг хүн хувьсгал нам дуртай байж бол. Гэхдээ мэтгэлцэж болно. Тэр хүн энэ намдаа өгдөг гэж л. Гэхдээ нэг хүн ардсан намыг дэмждэг байхыг, ардсан намын үнэт зүйлийг хамгийн эрхэмээ болох ийм эрх байгаа шүү дээ. Бид тэр чөтгөр шулмууд биш шүү дээ. Эсвэргээрээ нөгөө тал нь чөтгөр шулман биш шүү дээ. Ялгаагүй Монгол. Ямар шишин шүтлэгтэй ялгаагүй Монгол. Энэ байдал чинь манайхан чи юу болж хувирч байна вэ гэхээр сэхэтэн гэдэг үг хэлэхэ болсон бараг. Сэхэтэн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөж болсон. Сэхэтэн байлгахгүй байх баталтай. Ер нь сэхэтэн гэж ер нь байх ёсгүй. Тэгэхээр нөгөө сэхэрсэн хүмүүс явж нийгмийг хөдөлгөн сэхэтэн байхгүй юу? Яг нийгмийн чинь хөдөлгөн сэхэтэн. Одоо өнөөдөр сэлэн барьсан хүн одоо улсыг авч явах гэж. Тэр оюун түн чинь л бид нарыг авч явна. Ерөөсөө нэг юм хүний зан чанар шиг болгочод байгаа байхгүй. Хүлээн зөвшөөрдөг өнцөг байхгүй. Тэгэхээр энийг яаж давж гарах ёстой? Яаж оюун санаагаа хамгаалах? Харин тэгэхээр энийг би хэлээд байна шүү дээ. Одоо та ийм мэдээллүүд одоо уншихдаа одоо тэр хулгай хийж гэнэ айлгэн энэ ингэж гэнэ айлгэн тэр тэгж гэнэ энэ ингэж гэнэ
энэ ерөөсөн яг үнэн үгүй юу гэдэг дээр үргэлж өөрөө шүүлт хий. Тэгээ би хэлээд байна шүү дээ. Ийм байлгах гээд байгаа хүч байна гэдгийг уншиж байгаа та уцснаас уншиж байгаа та дотор бодоо хүн бүр Сүүлийн үед нэг тийм болоо тийм ээ. Үг хэлчихэл, юу ч хамаагүй хэлчихэл. Ямар ч баримтгүй, ишгүй, судалгаагүй, гол цаад хүн энэ үг маань яаж хүрэх юу ч бодлогоор зүгээр л гэл юм болохныг доромжилж байдаг. хүндлэлгүй байгаа цагт тэр доромжил байгаа цагт эв нэгдэл хийж байхгүй. Яаж байх юм? Дээрээ нийлэх тухай та маш их ярьж байна. Нэгдэх тухай. Яг энэ цаг үед бид нарт хэрэг болоод байгаа нэг тогтсуугаад бодох ёстой зүйл мөн. Таны санаанд орж байгаагаар бид нар ер нь хамгийн сүүлд хизээ энэ Монгол улс, энэ монголчууд нэг зүйлийн төлөө нэгдэж, нийлж зорж исэн бол. За монголчууд 90 оны арчил бий болоход нэг хэдэн өвтэй ч юм одоо 90 өвтэй ч юм нэгдэжсэн болов. Тэрнээс өмнө ардын өвсгөл ялхад юм болов. Хэдийд тусгаар тогтнол Монгол улс тусгаар тогтнолын тухай асуудал эгзэгтэй болсон цагт л бүгд нэг зөвхт нэг атганд ордог юм байна л гэж ойлгож байгаа. Тэр бол үеийн үед. Тэгэхээр бид нар манай тусгаар тогтнол бол яг ил утгаараа баталгаатай юм шиг байгаад байгаа байхгүй юу? Ийм нөхцөлд бол ингээд нэгдэж чадахгүй. Хэрвээ тусгаар тогтнол жоохон асуудал гараад ирэх юм бол монголчууд бүр яг нэгдэх хүчээ нэгдэх юм боломжтой. Тийм учраас тийм үед л тэгэхээр одоо болвол тусгаар тогтнолыг тайнтай холбож ойлгож байсан. Байлдаантай. Байлдаал эзэлчүүл тусгаар тогтнол байхгүй болчих юм байна гэж ойлгож байсан байхгүй юу? Тэгэд нэгдээд одоо Хатанбаатар, Малаван эдгээр чинь одоо тугаа бариад ингээд үзэлцэн үстэй. Одоо бол байлдахгүйгээр тусгаар тогтнолын асуудал хүндрэх хандлага байгаа байхгүй юу? Яг одоо. Бид нар одоо л тусгаар тогтнолоо алдах зам руугаа явж байгаа тийм учраас хармаар байна. Одоо бол манай тусгаар тогтнол бол их эзэгтэй үед тулчлаа шүү гэдгээ мэдрэх хэрэгтэй болчиход байгаа. Энийг л мэдэрч чадах юм бол бид нар нэг зөвхт явлаа. Би танд нэг гэнт санаанд орлоо. Саяхан нэг өвөр Монголын эрдэнэтэй хүнтэй уулзлаа. Тэгээд би асуулаа. Яг юм ярьж байгаа хоол идэж байгаа. Танд их орон байна уу гэж асуулаа. Та юу? Би асуулаа. Тэгсэн Шилийн гол, Баяннуур, Алшаа энэ төргээд их нутаг бол бидэнд байна. Их орон бол байхгүй гэж. Хатуу байгаа биз. Их орон бол байхгүй гэж. Тэгээд та их орон надад байгаа даа гэвэл юу хэлж болох вэ гэсэн чинь ар Монгол л байна гэж хэлж байна. Тэгэхээр их орон гэдэг юм бол Алтай хангаан уулс сүндэрлээд орхон хэрлэн урсж байгааг харж байгаагаараа их орон биш байт юм байна. Түүнд эзэн суусан эзэнтэй байж их орон байд юм байна. Ирэх чөлөөтэй байх. Тий. Ирэх чөлөөтэй эзэн гэдэг чинь ирэх чөлөөтэй гэсэн шүү дээ. Эзэн болсон хүнтэйгээ нийлжж их орон гэдэг юм байд юм байна. Тэгэхээр бид нар уул ус маань урсчил байна. Сүндэрлэж л байна. Тал маань налайж л байна. Бид их оронтой гэд суугаад байдаг цаг биш болжээ. Хүн чинь хүн эсвэл их орон гэж юм байхгүй болно л гэж байна гэсэн ойлголт.
хүнчин хүнийх л мэдлэлд очвол их орон байхгүй болно л гэж ойлгож байна. Бид нэр яг нийгмээр нэг зүйлийг хараад дуршлахж байгаа боломжийг ер нь олгоогүй юм шүү. Ингээ бодохоор тэр хаанаас олох вэ? Хэн олох вэ? За энэ дэр би нэг танаас нэг асуултаар нэг хариулт олох гээд үзье. Хүмүүс ингэдэг шүү дээ. Ямар иргэд байна? Ямар ард түмэн байна? Тим төр байна гэдэг. За зарим хүмүүс бол ямар төр байна, тим ард түмэн байна гэдэг. Танихаар айлна уу? Ямар ард түмэн байна, тийм төрөл байх. Тэр ард түмний дундаа сонгогдож байна. Тэр нийгмээс бэлтгэж байгаа хүмүүс л одоо төрд орж байгаа болохоос биш төргээд дээрээс өөр хүн авчираа тавиагүй. Би яг адилхан бодолтой. Тэгэхээр сая таны надаас асуусан асуултын хариултыг магадгүй та бүхэн олчих шиг боллоо гэж би өвдөө найдаж байна. Иргэн бид бүхэн өөрсдөө зоригтой. Ядчил таны хэлдэг тэр нөхөө сонгуулийн үеийн алдаагүй. Тэ хоорондоо талцдаггүй. Жижигхэн зүйл дээр маргадаггүй. Бие бинийгээ хүндэлдэг, хүлэмжшүрдэг. Тийм болчих юм бол бид бүхэн яг тийм агуулгатай, зоригтой тийм хүнээ төрдөө гаргана. Тэр хүн нь нөгөө нэг том мөрөөдөл, том зорилгын төлөө бүгдээрээ нийлээ явах юм болов. Улсаараа монголчууд одоо яг юун дээр нэгдэх ёстой юм. Түрүүний таны хэлдэг жишээтэй адилхан бодолтой сууж явах биш үү? Ерөөсөө юун дараа нэгдэх үү гэвэл би дунд нь одоо нэг юм авчираад энэ дээр нэгдэ гэж хэлж чадахгүй байна. За энэ юм дээр нэгдэ гэж хэлж чадахгүй байна. Нэгдэх гарцыг би өөрийнхөө хэлж болно. Энэ бол бусдыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бусдын сайн сайхныг хүлээн зөвшөөрчл сурах юм бол нэгдэх зам руу явна. Таныг би хүлээн зөвшөөрөхгүй, намайг тэр хүлээн зөвшөөрөхгүй, тэрнийг тэр хүлээн зөвшөөрөхгүй байхад юу нэгдлийн тухай ярих юм бэ? Тийм учраас марксизм нэгдэг нь, бурхны шашин нэгдэг нь, 10 дугаар богд маань нэгдэг нь гэж одоо ийм тийм юм ярилгүйгээр та зүгээр л өөрийнхөө сэтгэл болж байгаа бүхнийг хүлээн зөвшөөрч сур. Та эв нэгдэл рүү ялаа. Зөв гэж байгаа нь хүлээн зөвшөөрч сур. Бурууч хүлээн зөвшөөрч сур. Тэр хүлээн зөвшөөрнө гэдэг бол одоо бид нар уучлалтгүй болоод их агуу зүйл гэж яриад байдгийн. Уучлалтгүй бол яах вэ? Хүлээн зөвшөөрнө гэдэг л. Тэгэх юм бол одоо бид нар нэг бол атаа жөтөө одоо биенийгээ эс хүндлэх тэгэл хэрвээ хүлээн зөвшөөрч чадах юм бол удирдахч ааж гаргаж ирч чадна. Компани хайсныг ч гаргаж ирч чадна. Та ааж компани эзэн болж чадна. Хүлээн зөвшөөрөгдчихл хэвэл ямар ч асуудал. Хэнийг хараад ирээдүйд үр хүүхэд нь ийм байгаасаа гэж бодох вэ гэхээр бид бүхэн хүлээн зөвшөөрж байгаа юм. Хэдэн мөн цөөхөн байна. Би ч гэсэн тэр хүмүүсийг хайж зочдоо сонгож авсан гэх жишээтэй гэдэг ч юм уу. Мэдээ сайхан хүмүүс байгаа л да. Та бүхэн бол энэ бүхний төлөөлөл. Тэгэхээр ер нь ингэдэг ийм хүлээн зөвшөөрөх гэдэг зүйлийг бүх төр жишээлбэл яг яаж ойлгогдсон танд. За тэгвэл нь бие бинийгээ хүлээн зөвшөөрөх гэдэг зүйлийг амьдрал дээр бид бүхэн яг яаж бодож тунгааж энэ зүйлийг хийх ёстой юм бэ? Таны хаар. За манай үндэсний бүх гэдэг зүйл өнөөдөр нэгийг хүлээн зөвшөөрөх, нэгийг одоо хөндлөх, үнэлэх гэдэг зүйлүүд нь бусад нийгмийн салбаруудыг ботход арай илүү ойлгомжтой. Талбай дээр өндөр нам, өргөн нарийн насны хэмжээг хамаагүйгээр өөрийнхөө дотор байгаа ур ухаан, хүч чадал бүх юмыг оролдуулад өөрсдөө сорж үздэг. Тийм учраас энэ хүн надаас илүү хүчтэй, энэ хүн надаас илүү хурдтай, тийм учраас энэ илүү цол авж байгаа гэдэг талаасаа бүгчүүд бид нэгийг одоо тэр цол уншин гэдэг зүйлээр нь одоо хүлээн зөвшөөрч чаддаг. Манай нийгэм одоо нөгөө ахаал нь улс төрлөө орох гэдэг юм уу яах гал юм л да. Хитрхээ бүх юмыг хөөлчлээд, хитрхээ бүх юмыг ингээд нэг талд нь одоо маш их юмыг нэг талд нь овооруулчихлаа шүү дээ.
Монголчууд болон энэ Азийн соёлд өнөөдөр хууль гэдэг зүйл өөрөө тийм ерөнхий утгаараа байгаад байсан юм бэл. Одоо бидэнд баг мэддэхгүй өнөөдөр хэдэн хууль байгаа, яаж байгааг бидэнд тэр хуулийг зөрчснийхаа дараа л мэддэг. Хууль хэрэгжилтийг өмнө нь гэдэг юм уу, яг тэр тухайлсан, яг энэ хууль байх ёстой байна гэдэг нийтээр хэлцээд хийж байгаа юмнууд аягүй цөөхөн. Тэгэхээр бидэнд өнөөдөр тэр бичгтэйгүй хуулийн соёлууд маш их өндөртэй байсан юм бэл. Тэр тусмаа монгол хүмүүс хэм хэмжээгээ ойлгодог, ёс зүй, ёс суртахуун өнөөдөр яриад байгаа тэр жуудаг тэр зүйлүүдийг бичгтэйгүй хуулийн хэсэг болгоод одоо тэр соёлоороо бид бүгд өөрсдийнхөө амьдралыг бий болгож авч ирж чадсан арт юм бэл. Тэгэхээр энэ нийгмийн энэ өрсөлдөөнийг дагаад бид маш олон зүйлүүдийг амьдрал дотроосоо гээсэн. Онлын маргаан хийж бол. Онлын маргаан чөлөөт. Тэгтэл зүгээр харангуут л үзье яадаг. Нэг зүгээр шууд учир утгагүй чөтгөр шулмын мэтнэр зүг. Чөтгөр шулмын муу ярын сүүлд маш хэвж байна л. Энэ цагаан сард холбоотой явд юм уу жилийн жилд. Муу ярын лэн. Шашин судлалын том шинжлэх ухаан байна шүү дээ. Бурхны шнийг хүнлэгийн нэрнгүй шинэл гэдэг. Түүнээс шиг үзэл суртлын үед хийсэн нөгөө юмнуудаа яриад зүгээр байгаа хүнийг бараг алаал тийм ээ. Одоо сая битэр жишээ Дуучин Тандрын нэг клип их одоо viral боллоо тийм ээ нэлээ. Оройг үсэм гэдэг юунаас Зохиолоос. Одоо яг зохиол биш л дээ санаа авсан. Санаа аваад явсан байл. Тэгэд тэрийг маш уншиж байна. Энэ бол цэвэр Бурхны ишнийг гүтгэх зорилготой хийсэн зохиол байхгүй. Энэ тийм зорилготой цаанаас нь шаардаж одоо жишээлбэл Нүгэл уян гэдэг кино чинь Галилейт юу гэдэг лээ тэр хянан шалгатай 3 удаа бутсан гэж уран бүтээлчд нь яриа байдсан шүү дээ. Яг тэгвэл хангалттай муулаагүй. Өшөө мул. Ерөөсөө л зүгээр л Бурхны ишнийг зүх. Одоо дахиад нэг жишээл. Богд гэдэг 8 дугаар богд гэдэг нь түүхэн шүү дээ. Бодит хүн шүү дээ. Богд огт Сүхбаатарыг хорогоогүй шүү дээ. Ямар ч түүхч тэгж тааман чадахгүй зүйл байхгүй юу? Богд Сүхбаатарыг ямар ч тийм шалтгаан байхгүй, таамж чадхааргүй зүйл. Тэгтэл нэг кинон дээр Сүхбаатар гэдэг мундаг баатар гаргаж аваад яснаа богдоор оруулчихдаг шүү дээ. Бүхэл бүтэн бодит хүн жишээлбэл таныг хүн алсан гэж үтгэл энэ зөвшөөрж болох зүйл гэж юу? Таны өөх ч юм хүн алсан гэж зүтгэл боломгүй зүйл өст. Тэгтэл бодит түүхэн хүнийг ямар ч шалтгаангүй увайгүйгээр хүн алсан гэсэн гүтгсэн кино гаргаад тэр нь 60-70 жилийн турш дэлгэцээр гараал хүмүүс тэрнээс иш татаал яваад байна шүү дээ. Тэгэхээр хүнийг ингэж гүтгэж чадчихсэн жилүүдэд хийсэн зохиол, бүтээл энд ямар үнний үнэр байх вэ? Үгүй үнний үнэр байхгүй тодорхой. Яг бол 20 мянган ламыг шалтгаангүй алдчихсан тэр үзэл суртлаар л хийсэн бүтээл шүү дээ. Альва үндэстэн ингээд нэг дөрөөх гэдэг юм уу ингээд нэг тийм суларч байгаа үед тийм үндэснийхээ ямаар хамгийн түрүүлж сүлд гараад дууст юм тэр үндэстэн мөхт юм. Сэрэгтэй үндэснийхээ спортоор ингэж эхэлж орж ирж сэрэгдэх тэр үндэст. Тэгэхээр би нөгөө бас нэг ингээд өөрийнхөө хэмжээнд жудаг гэдэг үгийг олж тайлах гэж жудгийн цаана одоо юу байгаа ингээд олон чиглэлээр бас хүмүүстэй уулзаж ном сэтгүүл оролцож үзэж ирсэн. Жудаг гэдэг үг бол ингээд ёс суртахууны дээд хэмжүүрийг л ерөнхийдөө жудаг гэдэг. Тэгэхээр ламнарт хэрэглэгдэжсэн үг юм бэл. Тэгэхээр нөгөө сахил санамаараа барьдгүй гэдэг асуудал тэр жудагтай жудаггүй гэж ярьдаг. Тэр нь манай Монголын нийгэм шашинтай орж ирсэн цагаас ахгуулаад хүн өөрийнхөө амьдралд одоо тэр амьдралын одоо тэнцвэр зүйл гэж байна шүү дээ. Зөв амьдрах, буруу амьдрах. Тэгэхээр тэр болгоныг одоо хэрэгжилж эхэлсэн. Тэгэхээр нөгөө түрүүчийн мэтэр ярьдаг нөгөө хүн болгон хамгийн дээд түвшнийхээ хүнийг бүх гэж үздэг нийгэмд тэр жудгийн асуудлыг бүхчүүд маш өндөрөөр сахидаг байсан. Бүх хүнд байх ёстой тэр сайхан чанаруудыг бүх болгон ойлгодог, тэрийг алдахгүй хичээдэг байсан. Тийм учраас бүхчүүдээс өнөөдөр яг тэр хэм маягаар нь жудгийг асуух.
Тэгэхээр манай бүх гэдэг чинь бидний чинь тусдаа төрөөгүй. Өөр нэг талаас гарч ирээгүй. Энэ ард түмний дундаас нэг улс төрчд яаж гарч ирж байгаа гэдэгтэй адилхан бөхчүүд мөн адил энэ нийгмээс тодорч бий болж байгаа. Тэгэхээр бөхчүүдгүй байгаа асуудал нь нийгэм өнөөдөр тийм байна л гэсэн үг. Тэгэхээр бүх бол тэрийг бөхчүүд нь эр хүч чадалтай залуучууд одоо муу сул дөрөв дээрлэхэд арай одоо нэг өөрийнхөө нэг хэм хэмжээг мэддэг хүмүүсээс олонтой учраас тэр зүйл бол баг жудаг алдж байгаа юмнууд бол. Тэгэхдээ нийгэмд бол энэ жудаг алдж байгаа тэр ёс суртахууныг гээж байгаа маш олон зүйл байдаг. Тэгэхээр бид бүгд өнөөдөр бөхчүүдээс жудаг одоо нэг ирэхээс илүү өөртөөгөө ярилцах хэрэгтэй хүн болго. Би яг энэ жудгийг авч явж чадчихна. Гэр бүлийнхаа тал дээр би яаж ажиллаж байна? Найз нөхдөийнхөө хэмжээнд яаж байна? Би өөрийнхөө хэмжээнд яаж байна? Хүн болгон бас өөртөөгөө ярилцах систем болов гэж миний хувьд бодож байгаа. Бурхны шин 2500 жилийн түүхэнд ганц бахархдаг зүйл нь бид нэр бусдад хорлолыг дэвчнэ гэдэг. Бусдад хорлолыг дэвчнэ. Бусдад хорлолыг дэвчнэ. Одоо бид нэр хүүхэд шоргоолж алхахад хүртэл байга гэдэг үстэй тийм ээ. Монгол үлдээл хүнэлт их байх. Энэ Бурхны шинэ мөчл. Шоргоолжийг хүртэл алж болохгүй гэж хэлдэг. Тэрнийхээ төлөө буруутгадаг үстэй. Бөөсөөж хүртэл алахгүй номоо болгосон. Номоо болгосон сургаалтай. Тэрэн дээр нь буруутгал буруутга. Хүн алдаг гэж битээ. Тэр бидэнд байхгүй. Бусдыг хүндлэгийг бол сургадаг, итгэдэг. Хүнийг алхаас илүүтэйгээр бараг алуусан дээр л гэж бид нэр биелав итгэн л дээ. Тэгэхээр Бурхны шишнийг зүгээр утгагүйгээр нөгөө 70 жилийн суртлаар исэн юмнуудаа аваад гүтгээл, доромжлол ингээд яваад байна гэдэг маань юу л хөтлөөд байна гэхээр одоо нийгэм оршин тогтнох суурь болсон тэр хүлээн зөвшөлтсөл гэдгийг үгүй хийгээд дандаа харин үзэн ядах руу чиглэл. Тэгтэл монголчуудын дийлэх нь Бурхны шинтэй шүү. 2010 оны судалгаагаар шашин шүтдэг монголчуудын 87% нь Бурхны шинт. Бурхны шинт. Тэгэхээр эднэрийг бүгдийг ингэ яах гэдэг тийм ээ. Тэгэхээр зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Бид энийг заавал шүтээч гэж хитээсээ тулгаагүй. Миний шүтэн бишрэх хэрэгчлөөг хүндлээч л гэж. Ёс суртахуун гэдэг зүйлийн талаар ярилцъя гэж бодож байна. За ер нь таны хувьд ёс суртахуунтай монгол хүн гэж яг ямар хүнийг хэлье? Ёс суртахуун биднэрт яагаад хэрэгтэй? Ёс суртахуун бол бид хэдийг хүн байлгаж энэ нийгэмд амьдрах хамгийн хэрэгтэй зүйл. Ёс суртахуунгүй болчвол бидгэд өнөөдрийн хууль бүгдээ магадгүй энэ хуульд очиод бүгдээ шоронд орох гэж байна. Ёс суртахуун хэрвээ алдагдвал энэ нийгэм өөрөө маш их самбраагүй. Онцгой зүйлүүд болох болов. Ёс суртахуун гэхээр нөгөө маш олон чиглэлээр бас ойлгож болох байх. Манай чи ёс суртахуун одоо өв соёл гэл ингээд нэг шууд ярьчээд байдаг. Тэр нэмээ ярихад өв гэдэг тухай ойлголтуудыг бидний хүртэл ингээд салгаж ойлгомоор юм байна. Өв соёлыг одоо бид өв хөрөнгөтэйгээ адилхаж авч үздэг, тэрэг тайлбарладаг. Би жишээ нэг сургууль дээр очиод ихтгэл тавьжсэн чинь нэг хүүхэд босч ирээ та нар энэ өв соёлоо тэгээ авч явж чадах юм уу үгүй юм уу? Та нар гэдэг байдлаас авч үзэж ярьж байгаа. Тэгэхээр монголчууд бид бүгдийн нийлж хамтаараа энэ нийгмийг бүтээж энэ олон зуун турш энэ тал нутагт амьдэрсэн нийтээр эзэмшдэг хамгийн чухал зүйл чинь өв одоо соёл. Энэ ёс суртахуун гэдэг зүйл чинь биднээс тэр өнөөдрийн хүчрхэг Монгол, сул Монгол одоо юу гэдгийг энэ олон зуун жил энэ тал нутагт үүссэн бид бүгдийн түүхийн хамгийн том зүйл нь одоо өв соёл болон ёс суртахууны асуудал байна. Ёс суртахуун гэхээр нэг тийм ухааны асуудлууд одоо хүний одоо нэг тийм дотор байгаа оюуны асуудлуудыг бас холбож авч үзэж ойлгох юм бол. Тэгэхээр бид нэг ийм дээрвийн үг хэллэгнүүдийг яг тэр хэмжээгээр ингээ яах гэхээр яг одоо цагт орчуулад хүүхдүүдэд тайлбарлаж өгөхээр яг юугаар нь тайлбарлаж өгөх ёстой. Энэ үгний утга нь юу юм? Энийг яаж задлж ярих ёстой гэдгийг бас анхаарч явах ёстой юм л. Тэр суртахуун гэдэг дотор бол ерөөсөө ёс гэдэг агуулга бол үнэндээ бол байх ёсгүй байхгүй. Тийм учраас суртахуун бол зан авиртай холбоотой.
зан ааш авиртай холбоотой. Суртахуун бол. А заншил бол ёстой холбоотой. Ёстой холбоотой. Тэгэхээр зан суртахуун л да. Ямар зан суртахуунтай Ямар зан суртахуунтай. Зүгээр одоо би яг тодорхойлолт хэлнэ гэхээр зүгээр нэг хэлээд үзтээ юм уу? Өөрт чинь. Хүн бол одоохондоо давтагдаг байгаа. За Солонгос энтерчлүү Тугал Монголын яг ижил гаргасан гэсэн. Хүн бол яг давтагдаг байгаа байхгүй юу? Огт давтагдаг байгаа. Тэгэхээр орчлон дээр бол лавга бол ерөөсөө зөвхөн лавга. Би бол би. Би хэрвээ тэгэхээр би бол давтагдчихгүй байхгүй юу? Нэг талаас. Яг л миний нэг имийг бол ерөөсөө босч чадахгүй. Давтагдчихгүй. Тэгэхээр хүн зан суртахуун бол би хязгаарт давтагдчихгүй. Байдгал. Байдгал гэдэг нь үнэлж сурах хэрэгтэй. Өөрийгөө би бол хязгаарт давтагдахгүй. Давтагдах боломж байхгүй. Давтагдахгүй. Тэгэхээр би бол орчлон дээр байсных яг би л гэж л үлдэх юм байгаа. Нэг юм байгаа. Богдхан, Сүхбаатар одоо хинч байдгийг үлдсэн юмуд, Амар сайд одоо хинч байдгийг үлдсэн юмуд. Моцарт, Бетховен. Тэгэхээр тэрнийг үнэлж сураад илрүүлэхийг хичээх хэрэгтэй. Тэр чадамжаа. Нөгөөх нь миний хажууд байгаа хүн буюу надаас бусад бүгд надаас дор биш. Бас надаас гуйлга гуйж байгаа хүн энд ч миний чадахгүй юм байна. Мөн үү? Надаас юм асууж байгаа хүнд миний мэдэхгүй юм байна. Тийм үү? Гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бусдыг хүлээн зөвшөөрөх. Өөрөөр хэлбэл би бусдаас югараач дутахгүй. Тавчаар хэлэхэд би бусдаас югараач дутахгүй. Бусд нь биднээс надаас югараач дутахгүй. Гэдгийг хүлээн зөвшөөрсөн цагт ёс суртахуун зөв та нар яриад байгаа ёс суртахуун буюу зөв зан суртахуунтай байна гэсэн. Тэгэхээр өөрийгөө хүндэтдэг нь хүнийг хүндэтдэг гэх нь байна шүү дээ. Тийм байгаа биз? Энэ муу юу мэддэг гэх бодол төрхөө болно гэсэн үг байхгүй юу? Өөрийгөө хүндэтдэг. А би юусоо чадахгүй яана гэсэн бодол төрөхгүй байхгүй юу? Ийм нөхцөл төр зан суртахуун гэдэг чинь хүмүүсийн хоорондын харилцаа биз дээ. Илэрхийлэл харилцаа шүү дээ. Тэгэхээр энэ харилцаа өөрийгөө хүндэтгэж хүнийг хүлээн зөвшөөрсөн цагт л зөв харилцаа бий болно. Энэ зөв харилцааг л жинхэнэ одоо зан суртахуун гэнэ. Зөв зан суртахуунтай л гэж үзнэ. Энэ дээр нэг бидний эд нөхөд нэг юм судалгаа хийгээд тэрэн дээрээ нэг юм зарим нэг дүгнэлт хийх гэж оролдоод байгаа юм. За тэндээс л өнөөдрийн энэ барийн өдрүүдэд гарах энэ ярилцлагын санаа маань орж ирсэн. Ер нь сая тайлжтэй. Ёс суртахуун гэж яг юу юм? Яг юунаас эхлэх ёстой юм? Нэг айхтар том өв соёл ч юм уу, нэг айхтар том ачаа байгаад байгаа мүү юу? Энэ дээр нэг ийм дүгнэлт гарсан юм л да. Хэлсэндээ байх. Монгол хүн нэгдүгээр хэлсэндээ байх. Хоёрд бусдад төв утахгүй байх. Та түрүүн хэлжтэй. Бусдаас дутахгүй гэдэг юм бол өмнө байсан гэж. Одоо тэгвэл энэ шинэ цаг үед бусдад төв утахгүй байх. За тэгээд цаг барих гэдэг ийм гурван зүйлийг л бид бүхэн хэрэгжүүлэл эхэлжүүл энэний араас нөгөө бидний хүсэж байгаа хүн байх, ёс суртахуун байх, ёс суртахуунтай байх гэдэг зүйлүүд орох юм болов уу гэдэг дүгнэлтэн төрсөн. Энэ дээр та яг ямар бодолтой? Яг л одоо ёс суртахуун гэдэг үг чинь яг чиний сая ярьдаг тэр гурван зүйл биш тэр Монгол хүний өнөөдрийн үнэлэмжийг жоохон доошо татдаг. Гэсэндээ байж чаддгүй Монгол хүн.
Монгол хүн хизээ цаг барьдгүй. Монгол хүн одоо юу гэдэг чи. Тэгэхээр ийм аргуудыг бидний тэр ёс суртахуунаар л одоо бас нэг ёс суртахуун гэдэг үг чи яг тэр энэ задарч ярьж байгаа хүмүүдийн л одоо гол зангил бас тэр хинэ хэмжүүр үг. Тэгэхээр ёс суртахуунтай байна гэдэг чинь тэр монгол хүний өнөөдөр яриад байгаа тэр үнэлэмжүүдийг өнөөдрийн биднүүсийн үнцэнтэй байлгах маш олон үнд зүйлүүдийг бий болгох хэрэгтэй. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийг хийх болсон шалтгаан гэж ярьж байна. Тэгэхээр миний хувьд ч гэсэн одоо яг энэ гурван юм бол монгол хүн зайлшгүй дадал суулгах шаардлага үүссэн зүйл. Энэ зүйлүүд байхгүй учраас монгол хүний үнэлгээ бол нийгэмд бол сул байна. Биднээс ажлын бүтээмжид хүртэл нөлөөлж байна. Хүн үргэлж нэг зүйлийг бодож явах хэрэгтэй юм шиг байна. Тэр зан суртахуунтай одоо маш нарын холбоотой. Ямар ч үгийг гомдсон байж болно. За уурлна гэж үг байдаг. Бохимдсан байж болно. Тэр үгийг хэлэхдээ яг хэлэхийн өмнө ийм үгийг надад хэлвэл би яаж хүлээж авах вэ гэдэг үргэлж бодож явах хэрэгтэй юм шиг байна. Миний санаа ойлгож байна. Одоо ёс суртахууныг ярдгүү салбар гэж алгаа. Тэр идэгцэд маш их нэхэгдэж ийн гэсэн үг л дээ. Тийм ээ. Ёс суртахуун яагаад хэрэгтэй вэ гэвэл ёс суртахуун ихсэн хэрэг бидний илүү амгалантай болох юм. Бидний зовлон зүдүр буух юм. Бурхны шний сургаалаар л тэр л дээ. Ёс суртахуунгүй үйлдэл гэдэг маань 10 хар нүгэл. Тэрийг хийхгүй байна гэдэг маань 10 цагаан буйны эхлэл. 10 цагаан буян гэдэг бол амар амгалангийн нөхцөл нөө гэж л үзээд байгаа юм л. Өөрөөр хэлбэл энэ одоо төсвийн байгуулагч байт юм уу? Улс орныг хамарсан худал, хуурмаг, хулгай хэрэгцээ байгаа бол энэ буурна гэдэг нь амар амгалангийн шууд шалтгаан гэж л Бурхны шүү үзэж тайлбарладаг гэсэн. Тэгэхээр ийм биш зүйл бас магадгүй илбэг байгаа болохоор хүмүүсийн нэг өгүүлэх нэхэх нийлүү илбэг байгаа бах л та. Өөрөөр хэлбэл бусдад хорлолгүй байхыг, өөрөө зөв шударга байхыг тэхийн тулд бидний дотор гэдэг нөгөө муу үйлдэлийг нөхцөл болсон муу сэтгэлийг одоо номхотгох энэ өнөөдөр их хэрэгтэй биш байна гэж үү? Их хэрэгтэй л байгаа бах та тийм ээ. Энийг Бурхны шин гэж хэлдэг. Хэм хэмжээний тухай ойлголтууд энэ нийгэмд маш ихээр багасж байна. Ёс зүй, ёс суртахууны талаар одоо тэр зүйлүүдийг яриач бараг хэрэггүй одоо хүн болгон одоо тэр зүйлүүдийг ёс зүйтэй байх гэж боддог боддгоо хүний хооронд харьцаа бол бас маш ихээр өөрчлөгдөж байгаа байх гэж би бол харж байгаа. Тэгэхээр энэ зүйлүүд өнөөдөр биднээс ярьдаг тэр үндэсний бүх дотор Монгол 93 наадам энэ соёл дамжиж ирсэн энэ олон зүйл дотор байгаа. Бурхны шашин гэж бид бүхэн та сая дурдж хэлээ те шашин шүтж байгаа хүмүүсийн 87 орчим хувь Бурхны шашин шүтж. За ер нь нийт хүмүүсийн 50-с дээш хувь гэдэг судалгаа байт юм л. Тийм учраас нөлөө маш их гэж би хараад байгаа. Тийм учраас би таныг ярилцъя, тантай таны үзэл бодлыг, таны санааг сонсъё, үзэгчдэд хүргэе гэж бодож нэвтрүүлэгтээ ураад байна. Энд тэгвэл нэг ийм асуудал гарч иж байна. Өнөөдөр болж байгаа энэ бүх ёс суртахуунгүй гэх юм уу, эсвэл бие биенээ хөлөөмжшөрөхгүй байгаа энэ зүйлүүд дээр Бурхны шашин үүргээ гүйцэтгэж магадгүй за зориг чадаагүй жишээ юм биш үү? Чадаж байна уу? 70 жил устгаа хийсэн шүү дээ. Одоо яаж чадах вэ? Одоо тэгэхээр ер нь зүгээр ингээд нийгэмд одоо улс гүрэн гэдэг маань хүний бүтээж байгаа юм л иргэдээ бүтээж. Цэцэрлэгт явуулаад, дуулуул сургаал, магадгүй шүлэг цээжлүүлээл 10 жилийн сургаал. Тэгэхээр нэг үйлдвэрийн дамжлага гэж бодъё л да. 7 дугаар ангидны нэм суулгаал, 10 дугаар ангидны нэм суулгаал ингээд дараа нэг юм бүтээгдэхүүн гараад ирлээ шүү дээ, тийм ээ. Иргэн. Тэр иргэнд ёс суртахуун таны бидний ярьж байгаа хүндлэл гэдэг зүйл байх ёстой гэдэг тийм ээ. Тэр төхөөрөмжийг ч юм уу тэр имийг аль дамжлах дээр хаан суулгаж. Яг үндэ өнөөдөр 10 жилийн сургуулийн багш нар бол 40 минутанда ерөөсөө л тийм ээ түүхийн багшаар түүхийнхээ имийг яриад л дөнгөн 60 70 хүүхэд байна шүү дээ. Тэр ёс суртахуун ярих үе бэрх
боломж нөөц бүх юм л хязгаартай байна л да. Тэгэхээр энэ гэр бүл болоод зөв ганцхан Монгол улсын жишээл дэлхийд даяараа улс үндэстнүүдийн иргэдийг бүтээхэд нэг том бааз нь бол уламжлалт шашин байдаг. Англид тийм, Америкт тийм, Оросд тийм. Тэр шашин уламжилт шашин нь тэр хүмүүст үнэнд итгэх, зөвд итгэх, зөв дээр бат нут зогсох, урмыг өгч байдаг, үрэлэн дуудаж байдаг, үлгэрлэн дагуулж байдаг. Одоо бид нар ингэж байгаа байхгүй юу? Үр хүүхдээ Монгол одоо яс саншилтай, зан суртахуунтай болох одоо эцэг эхийн үүрэг байх хэрэгтэй гэдэг ингээд би ч яриад таа ч яриад дарах ч яриад байна л да. Эцэг хуулиндаа бичсэн байгаа шүү дээ. Гэтэл 90 оны төрсэн хүүхэд чинь өнөөдөр 36 таа. 36 таа эмэгтэй хүн гэдэг чинь алдар тех болчиход байна шүү дээ. 4 хүүхэдтэй ч гэдэг юм. Гэтэл 90 онд төрсэн хүүхэд чинь бид нар энэ үндэсний соёлынхаа юмыг үндсэнд нь өгөлгүй өргөцсөн байхгүй юу? Явуулчихсан байхгүй юу? Та нарт өгөөгүй. Өгөөгүй байж та нар Монгол ёс заншилтай хүүхдээ хүмүүжүүлэх ёстой гэд одоо ингэхлээч. Тэгэхээр одоо эцэг эхийн асуудал байна шүү дээ. Бүгдлээрээ. Тэгэхээр энд монголчуудын үндэсний соён гэгэрлийн асуудлыг бол бүр төрийн түвшинд авч үзэх ёстой өнөөдөр. Үндэсний соён гэгэрлийн асуудал сайжирсан цагт магадгүй та нарын яриад байгаа ард түмэн ямар байна? Төр тийм байж болно. Тэ 20 дугаар зууны үед тодорхойлдог байсан тэр одоо хэв шинжтэй хүмүүс бол 21 дугаар зуун яг өнөөдөр бол таарахгүй тийм ээ. Тэгвэл тэнд сэтгэлгээний зүйл үлдэх ёстой болох. Тэгвэл таны харж байгаагаар яг энэ шинэ зуунд биднээс хойш 50 60 жил 100 жил дараагийн үеуд дээр яг ямар монгол хүн байж иж энэ цагийн шалгуур юм бүхнийг давж гарах юм бэ? Бид нар энэ технологийн дэвшил донд хизээ юу яаж өөрчлөгдөх юм мэдэхгүй байгаа шүү. Зарим хэрэгслүүд байхгүй болж байна. Гэх жишээтэй. Та энийг юу гэж боддог вэ? Бодож үзцээ юу? Энэ бодлого яг одоо хэмэл оюун ухаан, сүүлийн технологиуд яаж хурдтай өөрчлөгдөж байна? Одоо ингээд дэлхий үндсэндээ хүч хэн хүчтэй тэр эзэн сунаал гэсэн юм руу шууд явж орлоо. Дэлхийн 2 дугаар дайнаар бол яг үзэл суртлын хувьд дэлхий хуваагдсан. Одоо бол ерөөсөн газар нутаг баялаг дээр эзэн сууж хуваагдчих байна. Яг л нөгөө социалистаагаар, капиталистаагаар гэдэг одоо нэг зүйл болоод байх юм байхгүй болсон. Ингэж хуваагдчих байна. Хэн хүчтэй? Дэлхийн дэг журам шууд өөрчлөгдсөн. Тэгээд одоо буу зэвсэгнээс бол ерөөсөө айхаа болсон. Хэдийд ч хинч буу зэвсэг хэрэглэх бэлэн байна. Ийм байдалтай болчихлоо шүү дээ. Дэлхийгээр дөрвөн жишээ. Тий. Тэгэхээр одоо Монгол маань яах вэ? Яг ийм нөхцөлд Монгол маань яах вэ гэдэг одоо бид нар бодохтой зэрэг цэрэг зэвсгээр үзэлцсэн явардаггүй. Хинэн ч орж ирсэн бид барахгүй. Орж ирэхгүй байх л да. Гэхдээ хинэн ч орж ирлээ гэх юм бол барахгүй. Хүний тоогоор барахгүй. Эдийн засгийн хүчээр хүчин чадал барахгүй. Одоо энийг хэндэн бид гомдох одоо бид нар ингээ явсаар угаал ийм болсон юм чинь. Эцэдэн бол дарга чавлсан хоёрыг дандаа муу хэлээ суугаад байлтай нь ш. Өөрсдөө бас бодох хэрэгтэй шүү дээ. Бид нар ч гэсэн алдаа хийж л байгаа шүү дээ. Ийм нөхцөлд Монгол улс одоо яах вэ? 10 жилийн дараах дэлхий бол маш өөр болно гэж харж байгаа. 10 жилийн өмнөх дэлхий ямар байл? Тэгэхээр хүний хоорондын харьцааны одоо энэ асуудлууд маш их багасна. Одоо Японд, Солонгос гэдэг юм уу Хятадд бүх юмыг утсаар гарч хоол идэх ямар ч шаардлагагүй. Дуудаа тоолоо идчихнэ. Гарч ямар нэгэн хүнтэй уулзаж одоо магадгүй гарч нэг сайн багштай уулзаж ярилцсан. Суухаас илүүтэйгээр ChatGPT-гаас асуугаад бүх юмаа хийцдэг ийм орон зай нөхцлүүд бий болж байна. Тэрийгээ дагаад хүмүүсийн хоорондын харилцаа багасж байгаа тулгуудаа
эрэгтэй хүн байх хэв шинжүүд алдагдчихсан. Эмэгтэй хүн байх хэв шинжүүд бас алдагдчихжээ. Тийм учраас дэлхийд дээгүүр нөгөө төрөлтүүд эрс багасж байна. Тэгэхээр бид нар нэгэнт өөрийнхөө одоо улам жил болсон нүүдлийн соёлыг олон зуун жил хадгалаад технологийн энэ хүчин чадлыг бол бид нар эзэмшиж чадсангүй. Гартаа авах чадсангүй. Одоо яах вэ? Тэгэхээр бидэнд одоо юу байна? Баялаг байна. Баялагаа оюун санаа гараад оюун санаандаа л шингэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэдий ч нэ хурдтай монголчууд сэтгэж чадж байна уу? Өөрөөр хэлбэл дэлхийн инженерчлэл рүү манайх орох хэрэгтэй. Одоо манай дуучид хөгжимчид дэлхийн том театруудыг эзэлж байгаа шиг манай инженерүүд өөрөөр хэлбэл монголчуудын оюуны бүтээлийн хараат болох хэрэгтэй. Тийм чадвар байгаа гэж би бодож байгаа байхгүй. Тэгвэл би танаас асууя. Монгол улсад өнөөдөр юу нь яг зориг мөрөөдөл гэж юу байна уу? Улсынхаа хэмжээнд. Гэхдээ энэ нь нэг тийм ясан намын дарга ч юм уу ирэх барьж байгаа нам улс төрийн зүгээс ярьж байгаа зүйл биш. Нийт хүмүүс нь нэг зүйлийг ингээд оюун санаандаа тээж итгэж тэрнийг зорж чадж байгаа юм байна уу? Яг энэ зүйлийг харцсан учраас би бас ингээд өөрийнхөө хэмжээнд одоо орон нутгаар энэ тэнд арилсан хүмүүст энийг ярихын тулд аягүй хичээж байгаа. Сүүлдээ одоо бүр хитрхийг ярьдаг хүн болох гээд одоо. Тэгэхээр би бас энийг Монгол төрийн бас төвшнээ төрийг өдөрж байгаа хүмүүсээс асууж үзэж ирсэн. Би аав хүнийхээ хувьд хүүхдүүдээ хэн болох ёстой вэ? Хонглоор явж ийн бол миний нүдэнд л гэрэл харагдахгүй байна. Та бүгдийн нүдэнд гэрэл байна уу? Би хүүхдээ хэн болгож хүмүүжүүлэх вэ? Монгол улсад мөрөөдөл байна уу? Бид бүгд яг аль зүг рүү явж байгаа вэ гэдэг. Харамсалтай бас тэр хүмүүст тийм тодорхой хариултууд өгж байгаагүй. Би тэр асуултыг маш олон хүнээс асуух хичээдэг. Түрүү чи ярьсан яг хүүхэн болгон мөрөөдөлтэй байх. Айл гэр олон мөрөөдөлтэй байх. Тэр олон мөрөөдлүүдээс улс орны мөрөөдөл бий болох. Магадгүй манай улс орны хөгжил жоохон дундуурч гэдэг юм. Гэхдээ Монгол улсад сайхан зүйлүүд маш олон байгаа. Хүн болгон илүү гоё болохыг хичээж байгаа. Бүгдээрээ гоё байхыг бас хүсэж байгаа. Тийм болохоор Монгол улс маань бас мөрөөдөлгүй учраас бас ингэж олон одоо явах замаа тодорхойлоогүй гэдэг юм уу? Очих цэгээ хараагүй улс орноороо боддог. Яг жиргэний төрүүчэн хэлдэг Монгол хүн болгон бидэнд тэгэн ингэн гэсэн итгэл үнэмшил өнөөдөр бидэнд байхгүй байгаа. Нэг нөгөө ярихад. Тийм болохоор одоо Монгол улс маань өнөөдөр заавалчгүй мөрөөдөлтэй болох шаардлагатай байна. Монгол гэр бүлүүд хүртэл мөрөөдөлтэй болох шаардлагатай байна. Яагаад би шаардлагатай байна гэхээр мөрөөдлийн тухай гэр бүлүүдтэй тэр тусмаа аавуудтай уулзахад мөрөөдлийн тухай ойлголт бол маш бага байдаг. Танаа хүүхэд ирээдүйд хэн болох вэ? Та хүүхдээ юуны талаар сургаж байгаа вэ гэхэд бид бүгдээрээ л тийм дутуугийн комплекс гэдэг юм уу одоо хүнээс дутаахгүй хүн болгоно гэсэн л уралдаан дотор амьдардаг. Яг хинээс дутаад байгаагаа бид нь ойлгохгүй. Хоорондоо л өрсөлдөд байдаг. Тэгээ яг хинээс дутаад байгаа юу одоо өрсөлдүүлээд байгаагаа мэддэггүй. Миний хүүхэд 10 жилийн дараа ийм болно. Би хүүхдэд оруулж байгаа өнөөдрийн хөрөнгө оруулалтууд ийм учраас би оруулж байгаа гэдэг зүйлийг гэр бүлүүд харддаг. Одоо сүүлийн үед ингээд жишээ нь миний амьдрал хүртэл одоо хүүхдүүдэд сайн сургуульд өгчвөл миний хүүхдүүд мундаг болчих юм шиг сандаг. Тийм учраас тэр сэтгхүүдээр одоо дэлхийн бүхэл одоо том сургуулиудын Франциск сургуулиуд Канада одоо юу гэдгийг дэлхийн одоо бүхэл том газрын сургуулиудын нэр барьсан сургуулиуд Монгол улсад дүүрсэн. Үнээр өрсөлддөг. Яг тэрний цаана Монгол хүн болгох Монгол ирээдүйн Монгол хүмүүсийг бэлтгэх сургууль яг Монгол улсад байна уу? Боловсролын хөтөлбөрт нь байна уу гэдэг зүйлийг бид нас харах хэрэгтэй болов гэж боддог. Миний хувьд бол эх орн маань одоо илүү том мөрөөдөлтэй ард иргэдэрээ хүртэл улс орныхоо мөрөөдлийг мэддэг. Хоёр одоо айл гэр болгон мөрөөдөлтэй, хөв хүн болгон мөрөөдөлтэй болохыг л бид маш хурдтай хийхгүй бол
өнөөдрийн бид хэдий бүгдийн амьдарч байгаа нийгэм олон жилийн хугацаанд яг баг миний ухаанд орсон цагаас ахгуулаад талцлын хэлбэрт явсараад ирж байгаа. Би мантахаг бичнэ л гэсэн бол таны зорилт та нугсаараа л бичсэн. Би сэтгүүлчийн ажлаа хийнэ л гэсэн бол хийгээ сууж байгаа. Яг энтэй адилхан зориг алдраад энэ үү эсвэл байна уу? Нэг хүний амьдрал бол нэг үндэсний оршин тогтнохын хугацаанд маш өчүүхэн бага цаг хугацаа. Одоо 60 жил гэх үү. За ухамсартай л одоо 40 хэдэн жил зүтгэж байгаа шүү дээ. Тэр энэ бол маш их бага хугацаа. Тэгэхээр бид нар бол одоо юу гэдэг чим хөгжил удаашраад байна. Монгол хүн зориггүй болоод байна. Гэт ингээд яриад байна. Яриад байгаа шүү дээ. Яриад байна. Гэхдээ энэ бол юусоо тэгээд байгаа мó гэтэл нэг хүний хугацаанд бол нэрээ тэгээд байгаа шиг байж болно. Тэгэхдээ урт хугацаанд бол бид нар дэвшил рүү бол явж байгаа гэж би ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл зорилгоон ухаарах цаг хугацаанд л бид нар одоо сааталтай тоглолттой явж байна. Зорилгоон илүү хүчтэй ухаарах тэр цаг хугацаанд л явж байна. Зүгээр манай одоо нийгэм судлаачид энэ төр бол шилжилтийн үе чи яасан дуустдаг юм бэ гэж яриад байдаг л да. Тий. Ер нь ахуй амьдралын шилжилт бол түргэн хугацаанд болж болдсон байна. Татварын бодлогоор ч гэдэг юм уу? Гадаадын хөрөнгө оруулалтаар ч гэдэг юм уу? Эсвэл ашиг тусламжийг одоо маш хурдан эзэмшээч гэдэг юм уу? Тэгээд одоо 10-20 жилийн дараа ахуйн төвшөнд бол их амархан өөрчлөлт болдго юм байна. Сэтгхийн төвшөнд бол тийм хурдан өөрчлөгддөггүй юм байна. Өөрчлөгдөхгүй юм байна. Тийм учраас бид нар энэ өөрчлөлтөө их айжуу зогссон биш, айжуу явж байна гэж яахан өөдрөг байдалтай байна. Та мөн чанарыг ойлгож байгаа учраас юуны төлөө залбираад байгаагаа, юуны төлөө ном уншаад, ном хураад байгаагаа, юуны төлөө буян үлдээд байгаагаа та мэдж байгаа учраас таны амьдрал, таны зорилго, таны ажил зорилготой байхад юм бол. Бус хүмүүс тэр цаг үедээ л залбирдаг. Гараал явбал нөгөө муу үлээ хийдэг. Амны, сэтгэлийн, биеийн бүгдийг нэг юм. Тэгэхээр одоо би энэний учрыг ойлгочоод бусад зүсгтнүүд ойлгохгүй байна гэж би хэлж чадахгүй л дээ. Тэдний ямар мэдлэгтэй тэд шашнаар дамжиж ямар зүйлийг авч байгааг би барин тавин хэлж мэдэхгүй. Гэтэ нэг юм багмаа. Ямар нэгэн шашинд ороод ямар ч шашин байлаа гэсэн. Сум дугнаар нь гараал тэр хүн танигдахгүй болтол өөрчлөгдөнө гэж бол байхгүй шүү дээ. Гэхдээ давтан очихын хэрээр маш багаарч хүн жимд яваад нэг хоногийн дотор өөр болдгоо тийм ээ. Тэрнтэй ижилхэн бүтэн жил 2 жил явж байгаа шүү тийм ээ. Тэр сум дуганд ороод ахад шууд хөөе наа чи нэг юм овгор гараад ирлээ гэх өөрчлөлт байхгүй ч гэсэн их бага хэмжээгээр өөрчлөлт ордог. Орхосоор арга байхгүй. Залбираад мөргөж байхад намааг авраасаа гэхээсээ гадна Бурхны шний уламжлалаар бол хамаг амьтан жаргаасаа л гэж боддог. Бурхны шний сүм дугнаар ороод арахтаа би муу юм хийхгүй юмсан л гэж боддог. Хошид хийхгүй байхсан л гэж боддог. Хийсэн муруу зүйлтэй гимшгийг хичээдэг, гимшдэг. Христийн сүмээр орлооч тэр, Исламын сүмээр орлооч тэр энэ мэт бодлуудыг л төрүүлэх болов гэж бодож байна. Бидний сонгож авсан 90 оны сонголт бол буюу 92 оны үндсэн хууль бол яг явж хуучин нийгмийн хүнээ ийм байлгахын төлөө төлөвшүүлж байсан бол 92 оны үндсэн хуулийн үзэл санаа бол хүн нь нийгмийн төлөвшүүлэх эсрэг тал руугаа хүн нь нийгмийн төлөвшүүлэх ийм зарчмын ялгаатай юм руу орсон байна. Тэгэхээр энэ 60-70 жилийн чинь энэ хөвшил өнөөдөр
сайн арилж өгөхгүй байгаа байна л да. Тэгэхээр удирдагчл гараад ирвэл болчмоор юм шиг, сайн нам байвал болчмоор юм шиг, сайн дарга гараад ирвэл болчмоор юм шиг, сайн компани эзэнтэй байх юм бол би болчмоор юм шиг, би сайн муу байх намайг сайн ажилуулж л байвал болчмоор юм шиг. Өөрөөр хэлбэл хүний гар харсан, хүний толгой харсан тийм сэтгэлгээл өнөөдөр хамгийн гол чөдөр болчих шиг байна. Тэгэхээр энэ рүү явж байна. Бид нар өөрөөр хэлбэл хүн нь нийгмийн төлөвшүүлж, нийгмийн бүтээн байгуулах юм байна гэдэг юм руу алхмаар явж байна. Тэгэхээр бидний зорилго ерөөсөө үндсэн одоо зорилт бол Монгол хүмүүр нийгмийн эдис гэдгийг ухаарад энэ нийгэм надаас шалтгаална гэдгийг мэдэрсэн цагт л өсрэлт рүү явж болно. Би тэгж л ухаарч. Би одоо нөгөө 20 хэдэн жил орчим ингээ байрлалтай одоо сүүлийн жилүүдэд өөрийнхөө бизнес гэх юм уу одоо өөрийнхөө дуртай зүйлүүдийг бас нийгэмд оролцоотой энэ зүйлүүдийг хийгээ явж байна. Тэгэхээр одоо маш олон чиглэлийн хүмүүстэй уулзж байна, учирж байна, олон зүйлүүдийг харж байна. Тэгэхээр би бол Монгол улс өнөөдөр хүн төвтэй хөгжлийг бас голчломоор байна. Бидний арчил одоо гарснаас өмнө ч гэдэг юм арчил гарснаас хойш ерөнхийдөө хүний хөгжил тал руугаа энэ соён гэрүүлэх чиглэлийн ажлуудыг маш ихээр хоцрооцсон юм байна. Өнөөдрийн нийгэм нөгөө ярихад ганцхан 8 хэн төрүүлж баян болох уу гэдэг уралдаа. Өнөөдөр улс төрлөө орж хэн төрүүлж баян болох уу гэдэг уралдаанд дотор амьдарч шүү дээ. Миний хувийн бодол бол бид бүгд эдийн засаг хүчтэй уулуурхаад яриад байгаа. Бид нь яг энэ суур боловсрол нөгөө эрүүл Монгол хүн, зөв Монгол хүн гэсэн энэ том хөтөлбөрүүдийг оновчтойгоор хэрэгжүүлж чадахгүй байна. Монгол хүнсийн хамгийн том Монгол хүний үндсийн үнэлэмжийг дэлхийд дэвшлүүлэх. Өнөөдрийн нөгөө ярихад Монгол хүний үнэлэмж дэлхийд тэр тусмаа одоо иргэн тойрны улсуудад маш мууцсан жишээг би өөрөө нүдээр хүртэл харж ирсэн. Тэр үндэ бол харамсаж ирсэн. Тэгэхээр тэрийг яаж ингэ дэвшлүүлэх хэвээр Монгол хүний ухамсарыг, Монгол хүний үнэлэмжийг яавал бидэн дэвшлүүлэх вэ? Энэ тал дээр Монгол төр бол ажил хийгээгүй. Одоо ажил хийх цаг нь болсон байх ёстой. Хэрвээ хийж чадахгүй бол Монгол улс гэж бараг хэцүү байх болов гэж миний хувьд бол бодож байгаа. Чи одоо бүхэн өргөнд дараа бүхэлддэг Монгол үндэсний бүхийн тодорхойлолтуудыг олж харсан уу бүхэн өргөн дотроос? Гүү. Хаалгаар ороход би бол олж харж байгаагүй шүү. Аливаа байгууллага аливаа одоо бүхий л газрууд өөрийн гэсэн алсын хараа, эрхэм зорилго, үнд зүйл гэдгийн 3 зүйлийг батлах хэрэгтэй. Хараахан манай үндэсний бүхтэр бас одоо тэр зүйлүүд нь яг тодорхой хийгдэж чадахгүй. Бас зориглохгүй явж байгаа юм шүү. Мөрөдлөхгүй. Би бас л тэгж хэлнэ. Тийм учраас 10 жилийн дараа Монгол үндэсний бүх ямар байх хэвтэй. 20 жилийн дараа Монгол үндэсний бүх ямар байх хэвтэй. Өнөөдөр төрж байгаа бүх айл төрж байгаа шиг тийм бүх олног зүтгэж байгаа тэр мөрөөдөл төсөл тэмүүлэлт тэр хүүхдүүдийг ирээдүйн 10 жилийн дараа 20 жилийн нийгэм нь яаж хүлээж авах вэ гэдэг зүйлийг энэ холбоо өнөөдөр бас тодорхойлох хэрэгтэй болов гэж миний хувьд боддог. Яг Монгол үндэсний бүх гэж ямар хүнийг хэлэх юм. Манай үндэсний бүхий холбооны одоо үнд зүйл алсын хараа эрхэм зорилгын үе ингээд асуухад бас өндөө бас байхгүй шүү. Хэрвээ байдаг бол бүх органынхаа үүдэнд ийм хүнийг Монгол бүх хүн гинэ гэдэг адгийг бидний тодорхойлолтооч болж чадаагүй л нeenээгүй ярих. За яг танаас асуух гал байгаа өнөөдрийн гол сэдв. Хувийн мөрөдөл, үргэлжлээд гэр бүлийн мөрөдөл. Тэгээд ер нь улсын мөрөдөл болох байх гэж би бодож байна. Мөрөдөл гэдэг яриаг та бүхэн яг энэ цаг хугацаанд ярьж байгаа зүйлийг эд шид гэж хүмүүс битгий бодосоо тийм ээ. Мөрөдлийн ард зорилго байна. Зорилготой болохоор хүн тэрнийхээ төлөө цаг хугацааг зарцуулдаг юм байна. Тэр нь эргээд сайн сайхан үр дүнг авчирдаг юм байна гэдэгт би бол өвдө итгэдэг. Би бол энэ нэвтрүүлгийг хий сэтгүүлч уулыг гэж мөрөөддөг байсан. Тэгээ би өнөөдөр мөрөөдлөө биелүүлээд эрхэм Монгол улсын аврагтаа ингээд ярьцлага хийгээ сууж сайхан байна.
Монгол одоо хэрвээ бидэрт ойролцоо царайтай улсууд гэдэл аваад үзье л да тийм ойролцоо дүр төрхтэй гэх юм бол Солонгос, Япон, Хятад, Казах эдгээр бол бидэрт ойролцоо шүү дээ тийм. Бид бүгдээр бидээс хол тасраа явуулчихлаа шүү дээ. Бид бүр зүүрлэх чаргагүй шахвал тийм одоо хятадын технологи ямар байна. Тэгээ бид ялгаагүй хүмүүс шүү дээ. Яагаад ингэж ижилхэн байж чадахгүй гэх юм бол хойш татж байгаа цор ганц зүйл нь худал хуурмагл одоо унтсан нүх гэх юм бол худал хуурмгийн нүхэнд л унтсан байгаа хэрэг. Ер нь мөрөөдөл гэдэг чинь хүнийг урагш нь хөдөлгдөг. Эсвэл нь мөрөөдөл байхгүй бол зогсоодог. Тийм л зүйл юм билээ. Та ер нь яг энэ мөрөөдлийг юу гэж хардаг? Хүний мөрөөдөл. Миний хувьд бол ер нь мөрөөдөлгүйгээр хүн бол урагшлах ямарч болцоогүй. Хүмүүс ингээ хий осон зориг тавьдаг. Мөрөөдөлгүй зориг бол юунд ч яваачихгүй. Тэгээд зориггүй байгаа хүн бол угаасаа сайн хүн болж чадахгүй, зөв хүн байж чадахгүй, сайн дадлууц суухгүй. Тэгэхээр эхлээд хүн хамгийн томор мөрөөдөж чаддаг, мөрөөдөлтөд хүрэхийн тулд зориг тавьж чаддаг. Зоригтой хүрэхийн тулд одоо сайн дадлуудаар сайн одоо зөв хүн байх маш олон чиглэлийн юмнууд нь сайжирч байгаа. Тэгэхээр сүүлийн жилүүд би өөрөө хүүхэд байхдаа айгүй тийм хүчтэй мөрөөддөг байсан. Миний эцэг эгч одоо тэрлөөнийх залаагүй бах малчин улсууд миний хүү юу мөрөөдж байна ч гэж яг мөрөөднө гэдэг үгнийхээ учрыг олж ирсэн юм уу юм уу мэдэхгүй шүү дээ. Тэгэл яах вэ? Хөгжмийн мэрэгжил рүү миний багш оруулаад тэгэл нэгд мэрэгжил болсон учраас би одоо энүүгээрээ нэсээ өөр юм хийхэд хэцүү юм гээд яах вэ? Зүгээр сургууль төгсөөд яг зүгээр жоохон би бэрхшээл яг тэгэл би ер нь хөгжмийн мэрэгжил олж аваад тэгэл энүүгээрээ л би одоо хүнд хэрэгтэй өөрөө амьдарчих нэр хүндтэй амьдарч боломжтой юм байна. Би нэг нэр хүнд гэдэг юм ярьчихгүй юу? Тэ нэр хүнд. Тэ. Амьдрах боломжтой хүн юм байна. Амьдрахын төлөө зүтгэе гэсэн хэрэг. Тэгэхээр миний мөрөөдөл бол одоо Монгол хүнд сэтгэлийн одоо сэтгэлийнх нь хөгийг алдуулж байх тийм аяа аялгуу одоо бүтээх юмсан л гэсэн бодолтой хэрэг. Тэр дэлхийн хөгжимд нүү байна уу гэдэг бол дэлхийн асуудал шүү дээ. Миний бодлоор за тэгээд илүү бурхны шний суурьтай бодлуудаар мөрөөд итгэл гэж ярьдаг л да. Та түрүүл итгэлээ алдахгүй байх. Утгатай байна гэсэн үг ер нь л. Одоо байх утга, амьдрах утга. Намайг амьдралтай чи амьдрах ёстой гэсэн би энэ төлөө ийм утгын төлөө амьдрна гэсэн ийм зүйл хэрэгтэй байгаа юм л да. Ер нь энэ төлөө л үе үед шашинч тэр философчд тэр хариулал. Таны хувьд яг Монголын үндэсний бүхийн алдартай 20 давхрах. За яг аврагуулъя гэдэг мөрөөдөл яг хизээ эхэлж исэн юм бол та тэр тухайга эргээд бодож үзчихэв. За би ингээд ер нь хүүхэд байх мөрөөдөх дуртай. Манай аав ингээд үлгэр зөхөж ярьж өгдөг гэсэн хүүхэд байхад. Манайх одоо 8 амтай тийм гэрт амьдэрдэг. Өөрөө унтахаас өмнө аавын өвөрт ороод одоо гоё үлгэр сонсох. Тэгээ манай аав ярьдаг үлгэр дандаа л тийм одоо нусанхаа нэг тийм бор хөөхөд том баатар болж байгаа, том бүх болж байгаа. Тийм хамуутаа шаргадаг том хурдмор болж байгаа. Тийм жишээнээр татаж үлгэр ярьж өгдөг. Тэр наснаас ахгүйдаад өөрийгөө мөрөөдөл дотроо зүүдэлж хондог, тийм хүн болж өөрөөрөө төсөөлдөг. Тэр нь хэд хоньны бэлчээрт хон мөн харвуулж явах юм уу ийм хугацаанд ганцаараа байх үед энэ өөрийнхөө цолыг их дууддаг гэсэн. Тэгээд Монгол Улсын авраг мөнх утгаал ингээл ташуураа барьчаал. Том цолтой зааны даваанд яг өөрийгөө зориулаад дуустал барилдах гэдэг тийм яг үнэндээ бол тийм сэтгэл зүй бол дутуу байсан. Арцаг улсны дараа асахгуудад өөртөө маш их хэрэгтэж эхэлсэн. Өөрийн мөрөөдлийн самбаруудтай болсон. Өөртөө итгүүлэх мөнгөт би улсын наадам төрүүлнэ гэдэг зүйлийг эргэн тойрныхонтой болон өөртөө маш ихээр итгүүлсэн. Тэр зүйл одоо яг мөрөөдлийн хүч болж бас тэр зүйлүүд хүргэсэн байх.
Монгол төрийн наадамд 10 давцны дараа хүмүүс сэтгүүлч гэсэн ингээд авраг болоод тугтаа өрж явах ямар байсан бэ гэл. Тэгэхэд би нөө дотроо маш олон удаа өөрийгөө авраг болж байгаагаар төсөөлсөн. Би авраг 10 давчаад ингэж гүн гэл гүйлтэд давтдаг. Ерөнхийлөгчөөс очиж ингэж шагналаа авна гэл тэр зүйлийг ингээд бэлтгэлээрээ давтдаг. Бусдад ярьж өгдөг. Байсан. Тэгэхэд одоо 10 даваад яг тугтаа өрчих би өөрийнхөө хийх ёстой юмыг л хийж байгаа юм шиг мэдрэмж төрчихсөн. Тиймээс тийм хөөрсөн, баярлсан зүйл бол надад гарч байгаагүй. За сүүлийн үед манай шин залуурсан Батмагнагийн тухай наадмын дээр ярьж ирсэн. Тэр мөрөөдөд гэрүүлтэй мөрөөдлийн самбар хийгээд манай хангаа авраг бас авраг болдог жилээ их нэртэйгээ одоо бас мөрөөдлийн самбараа хийгээд эхнэр нь хүртэл одоо сэрэхтэй хангаа аврагаа босоороо гэж сэрээдэг байсан гэдэг. Тэгэхээр энэ мөрөөдөх хүч гэдэг өөр айгүй чухал юм байл. Бодлын хүч гэдэг юм уу? Тэр мөрөөдлийн хүч гэдэг юм уу? Бурхны шашин энэ буддизм гэдэг зүйл эд шидээр биш. За тэр эд шидийн тухай зүйл байдаг баг. Гэхдээ хүний зориг мөрөөдлийг биелүүлэхийн төлөө тэр хүн хичээхэд Бурхны шашин ямар одоо нөлөө үзүүлэх ёстой юм бэ? За та хэллээ нэгдүгürt эд шид байдаг бах. Бурхны шашин ийм юм шүү. Миний нэг ярьцлагын үгнээс тасалж аваад их ярьдаг л да. Бурхны шашинд эд шид байдгүй. Эд шид байдаг гэхдээ бидний бодсон шиг биш л гэж би олон давтаа байсан. Юу хамгийн эрхэмдээд одоо сайн сайхан мундаг гэдгийг л бид нар дотор өөр үнэлдэг тийм нэг үнэлэх зүйл бидний дотор байт юм л да. Эрхэмлийн ирэм гэж ярих гэдэг байж болох юм. Бурхны шинд эрхэмлийн ирэмбийн оройд мэдээж бурхан багш байгаа. Яагаад вэ гэхээр муу сэтгэлийг ялан дийсэн тул гэж хэлж байгаа. Бидэртээ ижилхэн нэгэн байж байгаа. Яг жимд явсаар хагаад гой биетэй болж болдог шиг муу сэтгэлийг багаагаар илээнгэлээсээр хагаад зөв сайн сэтгэлийг хөгжүүлсээр хагаад тийм мөргөлд нүрч болох юм аа л гэж хэлээд байгаа. Энэ биднэрт тэгж хүн өөрчлөлтөө сайн сайхан болж болох уу гэтэл болно. Ингэж өөрчлөгдөнө гэдэг нь биднэрт ямар тустай байхыг одоо нурших хэрэггүй байлгүй. Энэ бол зориг мөрөөдөлтөд хүрэх хамгийн наад бүхий л талаарх боломжийг олгож байна гэсэн. Би нэг найзындаа очижсэн. Манай найз гадаадд яваад хэдэн жил болоод ирсэн. Тэгээ энд нэг байр суурь, Монгол дахь байр суурь жоохон багассан. Хоёулаа ажил төрөлгөө. Хөөхтүүд нь Монголд ирээд тасахгүй. Тэгээ байжсэн тэднээ гэрт нь орсон ингээд гэрээ мөрөөдлийнхаа одоо тийм зургаар чимгэлцсэн байсан. Тэр айл. Хүн яхаараа нэг машинтай байх хэрэгтэй. Би заавалч 2 машинтай болно 2 жилийн дараа гэхэд. Ийм дэлхийн хотууд үзнэ гэл. Тухайд манай надтай хамт ажилласан найзууд энэ нас ямар одоо юу ч хийцэн нэтэр гэдэг юм дооглохтой өнгөйс гарч ирсэн. Яг 2 жилийн дараа тэр айл тэр гэрээ чимгэлсэн байсан мөрөөдөлтөө бол бүгдээрээ хүрсэн байсан. Тэгэхээр хүн мөрөөдөл хүрч чаддсан байна. Зүгээр ингээд юм уралдаад байгаа зүйл нь болохоор амьдрал хатуу хүнд зовлонтой бид нар тулдаг. Тэр үед тэгвэл би байх ямар хэрэг аван бэ гэтэл байхын хэрэг юу аван бэ гэтэл байгаа гэсэн нэг хариултыг л хайгаад байгаа юм л да. Таны хэлээд байгаа мөрөөдөл нь чинь байх. Илүү доошоо буулгаад хэлэх юм бол итгэл утга учир нь энэ л байх л та. Сонирхолтой нь одоо 2020 он гарч байхад энэ саяны л хэлсэн тэр одоо итгэлгүй болох тэмүүлэлгүй болох ч гэдэм үү. Энэ маань ерөөсө сэтгэл санаа готрох 3 том үндсэн шалтгааны нэг нь л гэдэг. Үгүй бол хамт дагалддаг зүйлс. Юун тулд байх юм гэдэг тийм ээ. Тэгтэл одоо шинжлэх ухааны ноён оргил болсон Оксфорд их сургуулийн эрдэмтдийн хийсэн Бурхны шашны mindfulness буюу санамсар гэдэг бяцлаглалыг техникийг ашиглаад Бурхны шашны маш их олон үзэл баримтлуудыг өөртөө шингээж байгаа энэ хөтөлбөрийн үр дүнд хүмүүсийн энэ итгэл нь нэмэгдэх. Зовлон даван туулах чадвар нь нэмэгдэх. Одоо илүү төвчээртэй, хатуужилтай ийм болж байна. Сэтгэл нь амар амгалантай болж байна гэдэг тоймгүй олон судалгаагаар нотлогдоод байгаа юм л да. Тэгэхээр би түрүүсэн та анзаарсан болоо маргааш хороо сүрх байсан ч гэсэн надаа утга учир байна л гэж хэлсэн ээ тийм ээ. Утга учир байна. Чи өөрийгөө олоод харсан байна гэсэн.
11 оны наадам төрүүлж авраг болсныхоо дараа 2011 он. За дахиад нэг 10 жилд би нэг бүгдэнд нь биш юм их талд нь би төрүүлнэ л гэсэн бодол байсан юм бэл. Авраг болсны дараах мөрөөдөл нь зорилго нь юу байсан? Тэгэхээр нөгөө яг наад чинь би одоо бол ингээд харж байгаа шүү дээ. Би 27 настай Монгол Улсын авраг авч ирсэн. 37 нас хүртэл надад 10 жил байна. Би хамгийн залуу энэ цагийн хамгийн бас том цолтой бүх болчлоо. Би бас олон жилийн хугацаанд бас ингээд зүүнээ манлаа болж барилдсан. Гэтэ энэ бололцоо боломжуудаа бүгдийг алдсан л да. Одоо унсан бүх шалтгаан бол монддгоо гэчээр. Тэгээ одоо харахад миний мөрөөдөл дутуу байсан л юм шиг л. Би нэг л төрүүлж юм уу авраг болно гэж бодож байсан болохоос би их тэр олон төрүүлж дархан авраг болно жишээ мөрөөдөж чадаагүй. Тэгэхээр миний мөрөөдөл бас жижигхэн байсан. Би мөрөөдөлдөө хүрсний дараа тэндээ ханах тэгээд одоо маш олон зүйлүүд нөгөө мөрөөдөж чадаагүй учраас тэр дараад нь дахиад төрүүлэх хийх бол зүгээр хийоосон зорилгууд л байсан. Тэгээ мөрөөдөлгүй зорилго бол юмд хүрдэггүй би бас миний амьдрал дотроос байдаг болов гэж бодож. Шашин гэдгийг чинь ёс суртахуун гэдэг талаас нь харчвал би хаанаас ямар хүн байгаад би ямар хүн болж төлөвшөх вэ гэдгийг нэг тал руугаа олоод харах хэрэгтэй юм шиг. Гэтэл одоо бол ингээд би шүтдэггүй, үгүйсгдэг. Би мэдэхгүй бас л үгүйсгдэг. Тэгээд шашин шүтгэхгүй байх нь мэдээж болно л доо. Гэхдээ тэнд юу н ямар хуу одоо хүн байх хувьд нь ямар хуу зүйл орчдөг юм бол өрнөх бол би Английн Бристлийн их сургуульд шашин судлаар мастер цол хамгаалсан. Тэн дээр би тухайлан бусад шашны хичээлүүдийг сонгож байсан л да. Үүн дотроос одоо атеизм буюу шашингүй үзлийн хичээлийг би одоо сонгоод энэ талаар бүх лекцүүдийг нэрэн сонссон л да. Тийм болохоор шашингүй байх гэдэг шашинтай байхаа доор дээр гэл би ирэмблэх тийм дуртай биш л дээ. Шашингүй хүн бол одоо их муу хүмүүс байна ч гэдэг юм уу, зүвд итгэх ямар ч арга байхгүй би тэгж хэлж чадахгүй. Ямар шашинд итгэдэг батлаа зөв үнэнд итгэдэг хүн байж болно л да. Зүгээр шашингүй байхын одоо алдаа дутагдал гэж би яринэхээс илүүтэйгээр шашинтай байхын одоо эрдэм гэдэг юм уу. Жишээл надад өгч байгаа зүйл нь хан хороо нурах мэт тийм ээ. Миний хамгийн их зорьсон хэрэг бүтэхгүй бол тийм үү. Би маргааш ичхүүр санжуурын орон болдог ч юм уу. Би маргааш хамгийн хүнд өвчний онш сонслоо ч гэсэн надад цалихгүй байх тийм зүйлийг л өгдөг. Надад тайтгарлыг өгдөг. Тийм ээ. Жишээлбэл миний хамгийн итгэдэг хүн намайг гомдол би надад тэнд хариулт байгаад байгаа юм л да. Хариулт байгаад. Надад хамгийн хүчээр хэцүү зүйл тохиолдлоо ч гэсэн түүнийг давах, түүний тайлбар, түүний утга учирыг надад өгдөг л да. За би бол одоо яг барилдаад гарч ирж байхдаа бусдад адил бас сайн ламтаа уулзч гэдэг юм уу. Өөрөө ичи дээр манай нэг улсын начин залуу ярьсан байсан шүү дээ. Ламд үзүүлсэн чинь энэ жил улсын начин болно. Асуудалгүй болно гэдээ хэлсэн. 5-ын даваанд одоо манай Санжадан баврагтад арчид одоо намайг болно гэсэн чинь Санжадан яаж унах юм болоо хүлээхдээсэн гэдэг. Яг л одоо тим юугаар л одоо хүмүүс хандж шít. Тэгэхээр Монгол шашин манад энэ буддын шашны тэр Смайн удааны урсгалууд орж ирж байхдаа бас маш олон цаллаар шашин гэдэг зүйлийг зөв үйлдэлтүүдийг зөв ухтгуунуудыг бас Монголын ард түмэл мэддэг байсан. Тэгээ одоо би хүртэл одоо тэр ламыг ичи дээр төсөөлдөг хэл. Тэгээд одоо лам гэх юм уу одоо энэ шашны дотоод сэтгэл зүйн асуудлуудын юмнуудыг бас ойлгосон цагаас ахуулаад өөрийгөө зөв байлгах, зөв бодол, зөв сэтгэл ямар их одоо сэтгэлийн хүч байж чаддгийг мэдчихснээс хойш одоо миний шашин шүтэх асуудлууд хүртэл өөрчлөгдсөн. Бурхны шнийг цаавал шүт гэж тулгдүүлдэ. Энэ бол цэвэр сонголтын асуудал. Гэхдээ Бурхны шашин гэж юу хэлэх вэ?
яг юу гэлт сүмийн дугныг гэлт юм уу то мэрэг төлгийг гэлт юм уу яг юу хэлэх вэ гэдэг дээр тодорхой хариулт бол Бурхны шний зүгээс эртний судруудад гардаг л та. Юу вэ гэхээр хүн ер нь муу үлийг бусдад хийхгүй байх нэр юм аа л гэж. Зөв сайн үлийг бусдад хийх нэр юм аа. Тэхийн тулд өөрийнхөө сэтгэлийг одоо юу гэх өөрийнхөө сэтгэлийг хүмүүжүүлэх гэх юм уу? Өөрийнхөө сэтгэлийг засах. За зарим хүмүүсийн хэлээр идгэх гэж хэлж яачлах юм тийм ээ. Энэ засаж илүү сайн сайхан болгож байгаа маань Бурхны шимаа гэж Бурхны шүүрөө үздэг байх. Яг эд барилдаж байгаа үед чинь яг л адилхан манай нийгмийн өнөөдрийн асуудалтай сайн явж байгаа гэдэг юм уу? Бас тэр үед маш олон лам багш нартай болсон. Тэрийг дагаад одоо тойролдох гэдэг юм уу? Өөрөөрөө байж чадах асуудлууд айгүйх багасч эхэлсэн. Одоо янз янзын толбот тайлбарлалтай маш олон юмнууд байсан. Тэгээд тухайн үед нөгөө нэг зүйлтэйгээ миний явж байгаа зам маань зөрчилдөөд нөгөө 5-5 чи 5 нагсан 5 дээр яхахгүй хүчтэй хүнтэй таарч нөгөөх нь яаж унахыг хүлээгээл зогсоод байлаа гэдэг шиг нөгөө хүсээг зүйлүүд гараад эхлэхээр буцаад нөгөө шашин гэдэг зүйлийг мөн чанарыг ойлгохгүй байсан хүн чинь буцаад үл итгэж болоод эхэлдэг юм байна. Нөгөө амдраа харахаар гэдэг юм уу түрүү чи нөгөө хүмүүс харахаар худалч чуулгаач хүн явж байгаа юм шиг хардаг ч гэдэг юм. Тэгээ энэ альва энэ нийгэмд байгаа юмнууд ч үр дагаврууд тэр нийгмээсээ л үүсч муу юм ихтэй дахиад муу юмнууд нь үүсдэг эхэлт доолширдаг. Тэгээ би сүүлийн жилүүдэд энэ шашин гэдэг зүйлийг мөн чанаруудыг одоо ойлгохыг зүгээр хичээдэг. Тийм болохоор их амьдрахад гэдэг юм уу юм яахад бас их амар болчих. Октодоо тийм шашнаас хол гэдэг ч юм уу тэр талаас хүндэрчхөр ер нь хэцүү бах та. Яг миний хувьд бол яг л тийм мэдрэмжүүд авч шашнаас нэг хэсэг хүндэрчсэн яг. Тэгэхээр тийм хоосон, үл итгэсэн, үнцүүлгүй гэдэг юм уу. Нүгэл буйны тэр асуудлын хүн байх юмнуудаа бас гээгээд эхэлт юм болов гэж бодож байгаа. Та бүхэн яриа ер нь хүн, Монгол хүн гэдэг бидний яриад байгаа энэ өөрчлөх ёстой, зорилготой байх ёстой бүх юм эргээд хүн дээр явж очиж байна. Тэгвэл таны одоо харж байгаагаар бид яг ер нь ирээдүйд ямар хүнийг бэлтгэх ёстой юм бэ? Соёлын хувьд, боловсролын хувьд, бие бэлтрийн хувьд. Бурхны шнийг сургаалын бусдад түгээн дэлгэрүүлэхдээ бас одоо орчин үеийн шинэлэг зүйлүүдийг авч хэрэглэх шаардлагатай. Гэвэл энэ тэр мэдээж хэрэг байх л та. Тэр бол мэдээж хэрэг одоо үгүйтэйх нийгмийн сүлжээнүүд ч байт юм уу тэр хүмүүс тэр бол Бурхны шинд дулаасаа байт. Тэр цаад хүнийхээ хүлээлтэнд нь тааруулж хүргэнэ гэдэг маань тийм ээ. За дүлжээ хамдан самбаадан гэдэг үг байт юм. Цаад хүнийхээ тэр хүлээлтийг нь бас тооцож байж одоо бүдүүн зөөрлөх юм бол одоо жишээлбэл нэг охин хүүхдүүд ягаан өнгийн хувцастай эрэгтэй хүүхдүүд цэнхэр өнгийг сонгоод л байдаг шүү дээ. Энэ одоо нийгмийн бүтээлдээ цаанаасаа тийм байх хэрэгтэй биш. Гэхдээ одоо хүүхд ягаан өнгөнд дуртай байх юм бол тэрүүгээр нь хүрх арга одоо шаардлагатай байна. Зүгээр сургаал номлолын хувьд бол хүн байсан цагт л тэр нь байж ах сургаал л да. Хүн байсан цагт, хүнд бие хэмээх сэтгэл байсан цагт, орчлон ертөнцид зовлон байсан цагт л тэр бол үнэхээр тайлбарлаж чаддаг зүйлтэй. Бидний та дөрвөлжил хүн судлал үстэйгээ хэлжсэн. Сэтгэл судлал маш гүнзгий байгаа юм л да Бурхны шин. Бидний энэ сэтгэл бодол, уур уцаар, баяр хөөр ажиллаад байгаа зарчим механизм энэ болгоныг л маш өргөн ажиглал дүн шинжилгээний үр дүнд л тодорхой бидрийг амар амгалантай болох юм арга байна л гэж төвшүүлээд байгаа шүү дээ. Дахиад бид ерөнхийдөө ингээд хүн төрлөختөө ерөнхийдөө байгалаасаа холдоод байгалийн юмнаас ингээд
тэр нэг байглаас заягдсан хүний дотоод сэтгэлийн мөн чанарын бас олон асуудлууд байна шүү дээ. Японд ингээд сүүлийн үед ингээд Японд даяараа ингээд нөгөө тийм соёлын араас тийм ингэж болохгүй, тэгж болохгүй, нийгмийнхаа чиглэлийн араас айгүй хөгжсөн юм шиг л. Одоо Европч гэсэн одоо ингээд маш олон эдэн жилийн дараа ингээд буцаад харсан чинь хүний хөгжлүүд нь буцаад суларч байгаа. Япон хүмүүс одоо нийтээрээ давжаа битээч гэдэг юм уу, эр хүч чадалтай эр хүмүүсийн тоо багасаач гэх юм уу, нийтээр тийм сул дөрөө болж байгаа зүйлүүд анзаарэгдэж байна. Европ одоо хэтэрхийг тиймээс холдохоор нөгөө мансуурах, дондох, нөгөө өөр төрлийн хүмүүс нь бас нийгэм бий болж эхэлж байгаа. Тэгэхээр Монгол хүн гэх юм уу одоо энэ зүгээр ингээ ууланд намар буу урамдаад уган өржил орж шít. Чи юм анзаардгүй тэр одоо бугууд ингээд урамдаад орилоход тэнд одоо ирээдүйн одоо бугыг төрүүлэх байгаа согоо тэр уулан дотор ингээд чагнаа зогсож байгаа шүү дээ. Хамгийн хүчтэй орилж байгаа сүр хүчтэй тэр буг руу очиж ирээдүйн бугны төлийг тэндээс автдаг. Тэгээ тэр уулаар дүүрэн өөрөөсөө дээр гаргасан хүчтэй хоолойнууд шахаж орилсон бугны өрсөлдөөнөөс тэр согоо сонгож чод энэ хамгийн хүчтэй буг байна гэд хамгийн хүчтэй үр төлөвлөлтөд бугын амьдрал ингээ байгаадаа шалгарлаар хамгийн хүчтэйг үлдээч. Чоног хүртэл ингээ хичээлээд ингээ явхад 20-30-аараа одоо сүргэлээд үржлийн үед явж явахад тэр хичээ цонтой хамгийн одоо хүчтэй байгаа азрын чон л одоо эвцэлд орж ирээдүйн чонын одоо сүрэг хүчтэй үр төлөвлөлтөө үлдээч. Хамгийн ард байгаа тэр сул дорой чон хизээч одоо үр төлөө үлдэх болцоог. Тэгэхээр хүний амьдралын нийгэм биднээс хүчтэй одоо үр удам хүчтэй монгол хүнийг үлдэх шаардлагатай. Биднээс ихний шаардлага бол Монгол улс гэж байгаад Монгол гэр бүл удам гэж байд юм. Биний хүүхдүүд сул дорой байхыг би бол хизээч хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Би 2-3 удаа ярьсан би тань дахиад ярьчих уу? Өөр телевизэд ярьсан. Гэхдээ би араа хэлбэрний өөрчлөлт байна. Бид нар монголчууд их дэлхийд дэх ховор нийгмийн бүтцтэй. Нүүдэлчин соёлыг хоцрогдсон соёл гэж үзэж болохгүй. Нүүдэлчин иргэншлийг тэр өөрөө төгс төгөлдөр иргэншил. Тэр төгс төгөлдөр иргэншлийг бас нэг гайгүй төгөлдөршиж байгаа суурин соёл иргэншилтэй хослуулсан ийм үндэстэн манайх. Энүүгээр яг Азийн орнууд ганц нэг байгаа бах. Тэгээ ерөөсөн нүүдлийн соёл иргэншил нь суурин болсон ийм нийгэм байхгүй юу манайх. Тэгэхээр монгол хүн бол энэ хоёр иргэншлийн дундах бараг супер иргэн байхгүй юу? Супер иргэн. Өөрөөр хэлбэл нэг нь технологийн ололт дээр тулгуурласан суурьшмал иргэншил, нэг нь байгальтай төгс зогссон нүүдлийн иргэншил хоёрын уулзуур дээрээс гарч ирсэн энэ супер үндэстэн байхгүй юу? Супер гэдэг үгийг би хэрэглээд байна шүү дээ. Онцгой үндэстэн байхгүй юу? Ер нь тэгээд энэ альва зүйлүүдэд эзэн болохын ойлголтуудыг биднээс хийх ёстой юм байна. Эрүүл мэндэд эзэн бай, гэр орондоо эзэн бай, хайр ажилдаа эзэн бай, хүүхдтэй эзэн бай, хашаандаа эзэн бай, годомдоо эзэн бай, сумандаа эзэн бай, аймагдаа эзэн бай, улс орондоо эзэн бай гэдэг юм. Ингээд бидэнд багаас нь заавалч эхлэх ёстой юм байна гэж миний үзэж харж байгаа зүйл учраас ном бичээл сум болгонд тэгээ очиж сумынхантай уулзах юмсан, хамтдаа нийлээд нэг нийтлээ зориглох юмсан, бүтээх юмсан гэдэг. Би мөрөөдлөө ярьж байна. Мөрөөдлөө ярьж. Одоо та мөрөөдлөөс гоцсон мөрөөдлөө ярьж. Дуурийн театр. Өөр Монголын нэг дуучид. Монголын дуурийн театрт очиод нэг дуулаад хүч хэмсэн. Бориад. Италийн нэг дуучин Монголын тэр театрт. Эсвэл Японы нэг хүүхэд Монголын тэр соёл урлагийн сургуульд сурах юмсан. Азийн оюун сангийн уламжлалын тэр Монголын соёл урлагийн сургууль байдаг гинэ. Малчин болгон жуулчны жижигхэн отог. Замбрааг. Малчин гэж ирсэн.
Тэгэл уурхайд нь тийм гадны ажилчид ч юм уу ажилдаг монголчууд тийм сонин дандаа эрдэмтэд Англид багшилдаг Америкт ийм мөрөөд. Тэгэхээр ингэж би түрүүнээс хойш нэг юм яриад байгаа нь бол монголчуудын оюун санаанд бол асар хүчтэй. Тийм бол энэ мал аж ахуйг 21-р зууны хамгийн шилдэг нүүдлийн мал аж ахуйг байлгаж чадна. Фермер юм биш. Шилдэг нүүдлийн байлгаж чадна. Тэгвэл энэ дэлхийн амьд одоо зоо парк байж чадна. Яг бол нүүдлийн мал гэдэг чинь хагас ангийн мах шүү дээ. Хагас ангийн мах. Энэ бол дэлхийн Монголд татагдана. Хагас ангийн мах гэдэг юм тал. Тэгээд тэр оюун санааны хүч одоохондоо дуурийн театрын хөгжимчд бол солонгос хүн байж болно. Хөгжмийн зохиолч удирдаач нь монгол хүн байна. Тэр хөгжимчдэд цалингаа аваад зурчилтай гурван хөгжимтэй. Таны мөрөөдөл. Тий энэ миний мөрөөдөл. Тэгэхээр би юу яриад байна гэхээр монголчууд оюун санааныхаа энэ хүчин чадлыг дүүрэн ашиглаж чадах юм бол юу ч босгож чадна. Хэнийг ч татаж чадна. Тийм боломж бий л гээд ингээл мөрөөдөд байгаа хүн дээ. Өөрийгөө таньж болгоно гэдэг нь л одоо мөрөөдлийн эхлэл. Тийм болохоор хүн болгон өөрсдөөсөө асуугаасаа гэр бүлтэйгээ сууж агаад гэр бүлийнхаа мөрөөдлийг гаргаараа гэж уриалмаар байна. Танаа нэвтрүүлэгт баярлалаа. Чамд бас ажлаа өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За урилга хүлээж авч нэвтрүүлэгт манай оролцсон танд гүн талархал илэрхийлье. Баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Энэ твитлээс та хамт байсан та бүхэндээ баярлалаа. За бид бүхэн энэ баярын өдрүүдэд та бүхэндээ ер нь монгол хүн бид нар яг хаана байна вэ? Ямар зорилготой байх вэ гэдэг сэдвийн хүрээнд эрхэм зочдуудтай ярилцлага хийж та бүхэндээ хүргэж байна. Тэгээд манай эрхэм зочны маань нэгээр Монгол Улсын 20 дахь аврах Сүхбаатарын мөнхөд Гандагчлын орон нутаг хариуцсан тэргүүлэгч Хамб ламын ажлын албаны дарга тэргүүн хамбын ажлын албаны дарга Нямсанбоо гавж соёлын урлагийн их сургуулийн тэргүүлэх профессор, урлаг судлалын шинжлэх ухааны доктор, хөгжмийн зохиолч Нацхийн Жанцсан Нургаатай ярилцлаа. За лавгийн тойм нэвтрүүлгийн маань энэ 7 хоногийн дугаарыг түрээд өндөрлж байна. За бид бүхэндээ хамт хүнсний манлай үйлдвэр хүнс групп, хүнс комплекс хамтарч ажилланыг дурдах таатай байна. За мөн хурдан бас хялбар Агс даатгал хамтарч ажилласан дуртахад мөн таатай байна. Дараа 7 хоногийн дугаараар эргээд уулзъя. Түр баяртай. Батулга ард түмнийг өөмөнд самуунд Ийм үйлчлэл гарна ч нэ би бас сонсонгүй. Бүрэлдэхүүн сайдыг энийг ч нэр төвшүүлэхгүй. Төрдөө ордогдмаар бол төшөв рүү ордогдмаар болсоо байдгүй шүү. Бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ялагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ.